За ямар ч сан зочиндоо маш их баярлалаа. Тэгээ даваа далаад хамгийн түрүүнд бас гоё уух зүйлэр дайлий. Коктейл, вайн, оргилон дарсан. Оргилон дарсан уу юм болов? Тий тий. Түр намайг хүлээгээрэй. Гой дуурахын тэг нэг жавар үргэж байгаа юм шиг. Пук хийгээл тий. Баярлалаа. 100-ны үлрэл илүү гоё байдаг. Cheers. Гоё нэртэй. Маш гоё тийм чихэрлэг. Би бараг шампансан гэтэр жоохон бахтаал амсч байсан л да. Жоохон бахтай амар уудаг гар байсан л. Жоохон байхтай. Хүүхдийн шампансыг нэтрээр ирэл байц. Гэтэ энэ ямар гоё юм. Гоё чихэрлэг байгаа сте. Гоё амттай гоц. За одоо сте яг албаас ирэх яахгүй те. За өнөөдрийн зочноо та бүхэндээ бас аль биесээр танилцуулъя. Манай Антол Баярхэ подкастын маань ээлж зочноор за Voice-ийн 3 дугаар улирлын үндэсний хэмжээний ялагч за мөн олон улсын шоунд бас маш амжилттай бас оролцож байгаа. Даваа далаа маань бид бүхний бас урилгыг аваад ирсэнд маш их баярлалаа. За сүүлийн сонь сайхнаас нь сонсъё. Маш их баярлалаа. Сүүлийн сонь сайхан урьсанд маш их баярлалаа. Юуны төрөнд гэдэг. За. Би одоо нэг цомгийн ажил дээр орцсон явж байгаа. Тэгээ цомгийн ажил дээр ажиллаж байгаа. Бас дээрээс нь энэ 6 сарын 19-нд тоглолтоо их гээд яг миний хамгийн анхны тоглолт гэх юм уу? Тийм бай. Тэгээд цомогтой багтсан 5 дуу. Тэгээд бас өөр бас нэг юм найруулж байгаа хуучны болон ийм ардын тим дуунуудыг найруулсан тийм өөр юугээр найруулгаар бас хүрэх юм. Тэгээд бас манай зочин артист хэлснээр. Тэгээд би яг нөгөө миний хамгийн анхны тоглолт болохоор яг би өөрөө багасаа бас дуугийн сонссон эсвэл одоо ч гэсэн сонсдог тийм уран бүтээлчнэрээ би бас өөрөө нэг ингээд хамт сонсоод яг анхны тоглолтын дээр хамт байна гэдэг юу мэдрэмжийг амаар байсан байхгүй. Тэгсэн зарим нь яалтчгүй нөгөө нэг давхар тоглолттой өөр ажилттай байгаад тэгээ бүгдийг нь бол чадаагүй. Гэхдээ боломжийн нэрээр ямар ч чадсан. Постерыг бас ерөнхийдөө харсан. Маш өвөрмөцтэй юм шийдэлтэй постэр байсан тий. Тэгээ чиний одоо юу гэдэг зурагтай тийм бүр мим гараад эхэлсэн байлээ тий. Хийддгөр курс лээ. Нэг хуучны зургийг тавьснаа тий. Төгссөн мөгссөн гэдэг ч юм уу тий. Нэг юм гоё харьцуулсан тийм постэр байлаа. Энд сайн одоо сайн хүү байсан намайг болсон. Юу вэ? За би тэрийг ярьж байхдаа санахаараа хэлээ тий. Гэрчлийн мимүүд яваадах шиг үлээ. Тий. За тоглолтын нэрний талаар гоё танилцуулъя. Нэрний талаар тэр постерын санаа тэгээд одоо мэдээж сая хэллээ зочин артистууд байх юм байна. Тэгээд анхных гэдэг утгаараа бас нэлээд тийм гоё сэтгэл догтлол дүүрэн байгаа бах тий. Сэтгэл догтлол айгүй дүүрэн бас айдас айгүй их байд юм. Би яг нөгөө хамгийн анхны юм болгон дээрээ надад нэг юм айдас байгаад идэг. Тэр нэг 2 3 давтчихаараа гайг болчихсон. Хүн болгол тэгдэг болов. Магадгүй тийм магадгүй. Тэгээд айгүй их догтлол тэг яг тайзан дээр өөрийнхөө дуунуудыг ингээд хүмүүс зөрөөс дуулж байгаа гоё ажиглалтай мэдрэмж байгаа. Гэхдээ бас хажуугаар нь ямар болох бол хитэн хүн ирэх бол яах бол ийх бол гэдэг тийм юмнууд бол ингээ байгаа бонуснд нагалдаа явж идэг юм байлээ. Тэгээд постэр энтрийн хувьд бол яг би нэг юм яг өөрийнхөө уран бүтээлийг гаргаад ингээ өөрийгөө хөө мэдрэмжийг хүмүүст гаргах тэр мөчт яг ийм байхыг айгу хүссэн байхгүй. Яг нэг дотор байдаг зүйлээ одоо тэр нь хүмүүс таалагдах ч бай таалагдахгүй ч бай ямар ч сан энэ нөхөр чинь дотор нь ийм юм байдаг, ийм мэдрэмжийг харуулахыг хүсдэг, ийм мэдрэмжтэй хүн юм байна штэ гэдэг уран бүтээлчнэр угаасаа тийм юмараа л бусдаасаа онцгойрох эсвэл ялгарч байгаа штэ. Яг тэр миний дотор байгаа зүйл зөвхөн миний онцгой гэх алд байхгүй шүү дээ. Яг тэрнтэй адилхан мэдрэмжтэй хүмүүс байгаад бас хайрлж одоо нэг холбоос үүсэх юм байгаа шүү дээ. Тэгэхгүй би тэрийг ингээд дараал байдаг түн надтай адилхан мэдрэмжтэй 100,000 хэдэн 100,000 ч үеийн хүмүүс байхыг үгүйсэхгүй шүү дээ. Тэр хүмүүсийг бас ингэж ундаалах тэрнийг ий зүйл ингээд дарагдаад үлдчихнэ гэсэн үг. Тэгээ би нилээн зоримог бас яг энэ сая сүүлийн нэг жилийн хугацаанд танилцсан мэдрэмж нилээн нийлсэн тэр найз нөхдөйг нийлж хагаад за би ингэмээр байгаамаа ингэя гэдэг. Тэр хүмүүс маань ч гэсэн яг энийг мэн дэмжих адилхан мэдрэмжтэй байх гэдэг нь угаасаа ингээл эхнээсээ л мэдрэгддэг юм байлээ. Тэгээд ер нь эхлээд тэр постерын зураг мураг яг яхад надаа айгүй гойс. Одоо ингээд зөрөг орчд юм лээ. Эхлээд би ямар зураг гарсан бол яасан бол гэдгээс амар имэжсэн. Тэгээд зургийг харсан дараа болох юм байна. Тэгвэл тэр
болох юм байна гэдэг. Тэрний дараагийн юм бодсон байгаа шүү дээ. Аха. Тэгээд эхний эргэлзээнд тайлгчингууд дараагийн юм болох юм байна гэдэг өөртөө айгүй итгэл суугаад тийм байсан. Тэгээд нэрний хувьд бол Cosmic Ocean гэдэг Тийм байсан тийм байсан. Би ч нөгөө далайтай нэртэй хүн шүү дээ. Тэгээд өөрөө угаасаа би далайч гэсэн үнэхээр хайртай. Далайд. Тэгээд хамгийн анхны тоглолтоо яг тэр огцоргууд тэр Cosmic Ocean гэж тийм mythology түүх маягаар ч яригддаг зүйл бас боддоорооч оршдог тийм одоо айгүй их юм усны хуйлрал ийм давлгаа маягтай ингээд сансар огцоргоо тогтцсон. Тэгээд бид нар ч гэсэн ус мус сансраас л ирж байгаа шүү дээ ерөнхийдөө тий. Тэгээд тэр их усны тэр юм нөөц давлгаас нь тэр сансар огцоргооны далай гэдэг тэр юг тэр бүх зүйлээ бид нар ундаалж одоо бид нар бүх тэр зүйлийн нэг хэсэг гэдэг тэр мэдрэмжийг нэг тоглолтондоо харуулахыг хүссэн. Тэгээ нөгөө миний дуунууд тийм байхгүй. Яг ингээд нэг юм ерөнхийдөө нэг цомогт бол нэг юм ойролцоо за энэ цомог бол нэг иймэрхүү жанр, иймэрхүү атмосферыг агуулсан байх хэрэгтэй гэдэг нэг юм одоо юм явж байгаа да. Миний энэ цомогт болохоор тийм юм байхгүй байхгүй. Ингээд сонсонгот бүгд бүр ингээд юу дараагийн дуу ийм дуу байх юм уу гэдэг юм сонин ингээд нэг огт мэдгүй өндгөн шоколаднаас нэг юм гаргаж ирж байгаа юм шиг яг тийм. Гэхдээ яг дараагийнхын дуунууд нь те өөр айгүй өөрөөр мэдрэмж. Гэхдээ яг тэр нэг мэдрэмж даваадлаа юм байна штэ гэдэг мэдрэмж бүгдэнд нь агуулгдсан байна тий. Тэгэхээр тэгэд би нэрийг яг Cosmic Ocean гэдэг тэгэд нэг юм зураг авалт маалтаа постерын зураг авалт. Цомгийн нэр нь бас тийм нэртэй юу? Эсвэл өөр нэртэй юу? Ер нь би баг Cosmic Ocean-оор яг ингээд юмд нэр өгнө гэдэг чи бас их төвөгтэй асуудал юм байдаг шүү дээ. Айгүй гой олон аль нь ч байж болохоос юмнууд ингээд санаанууд гараад ирчдэг. Тэгмээтэй яг алийн сонгох вэ гэдэг айгүй хүндрэлтэй юм лээ. Тэгээ тоглолтоо бол угаасаа Cosmic Ocean цомог яг бүрэн ихээрээ бол угаасаа тоглолтоос нэлээд хэдэн сарын дараа ирэх юм. цацагдах нь бол тий цацагдах нь бол яг одоо бол яг B2 эсвэл бидэрч тэр тэгээд энэ стриминг хийдэг энэ дижитал юунуудэр ч гэсэн аль алингаар платформудаар бас цацагдсан гэсэн юм тий. Дебют маягийн гэх юм уу энэ тоглолт бол яг ирсэн хүмүүс маань иймэрхүү төрлийн хүн иймэрхүү төрлийн дуу зөвхөн өмнө би яг одоо 100% одоо миний одоо ингээд хийсэн хамааралтай дуунууд ховор байгаа шүү дээ. Дийлэнх нь одоо хуучны дуунуудыг хүмүүстэй хамтар дуулж, сэргээж дуулж байсан. Тэгээд найзуудтайгаа нийлж яг үгийг би битсэн байлаа, гайдыг гарлаа гэхэд одоо цаад аялгуун цэвэр манай найзаас ирсэн гэдэг ч юм уу. Тиймэрхүү дуунууд бол байсан л та. Энэ удаагийнх яг нөгөө нэг би яг өөрөө бүх хар зураг бүх юуг нь гаргаад тэгээд манай продюсер найз маань надад туслаад тэрийг улан баялаг болгоод ингүүл бас дээр юм байна гэдэг өөрийнхөө санааг хуваалцаа. Тэгээд бит хоёрын дундаас гарч байгаа тийм юу цомог байгаа байхгүй. Тэгэхээр тий. За хоёлаа ер нь тоглолтынхаа талаараа ахиад үргэлжлүүлээд ярина. Тэрнээс өмнө ер нь яг энэ хөгжим тэр дундаа дууны яг энэ салбар руу энэ урлаг руу ер нь хэрхэн яаж хөл тавьж исэн бэ? Эргэлт боцолтгүйгээр. За энэ их юм боллоо. За. Тэгээ ер нь ингээд яг эхнээс нь ярил би багасаа ер нь урлагт бүр айгүй хайртай байсан. Тэгээ бүр ингээд бүр хайртай бүр нэг юм мэдэрдэг. Хүн болгол мэдэрдэг лээ. Гэхдээ зүгээр би зүгээр өөрийнхөө кейснээс л яаж байгаа шүү дээ. Зөвхөн нөгөө дуу хөгжимч хэлтгүү одоо бүжгийн урлаг, яруу найраг, зураг морг гэдэг ер нь бүх төрлийн урлагтай хамааралтай юм би ингээд багасаа бүр ингээд нэг юм ховсдуулсан юм шиг тийм болцдог гэсэн байхгүй. Тэгээ тэрийг илэрхийлдэг зүйл нь би гэртээ ганцаараа байх та. Зураг зурна эсвэл ингээд бүжиглэн, дуулна. Тэр нь би ганцаараа гэртээ айгүй их юу цаг өнгөрөөсөн. Жохон дүүнэрээ хараад манай дүүнэр айгүй жоохон байдаг гэсэн. Ээж аваа ажилдаа явчихна. Би гэртээ ганцаараа дуулахтаа дуулна бүжиглэхтэй бүжиглэн загварын нэг урт коридортой байдаг гэсэн. Тэр тайз майзан дээр амар нөгөө нэг юм фэшн ТV мивэнэ тэрээр гарч байгаа юм харчаал дууг нь чангалж алхаж байгаа гэдэг ч юм уу. Тиймэрхүү юм амар дуртай байдаг. Тэгээ манай гэрийнхэн бол мэдгүй. Яг нөгөө нэг юм хоор дуу урлагийн үзлэгээр нэг хөвгүүдийн хамтлаг гэхэд би тэн минь зогсчлээдэг. Тэг нөгөө ганцаарчсан тийм юм дээр огт мэдгүй ер нь энэ нөхөр дуулдаг. Энэ нөхөр урлагаар явал ер нь болох юм байна энэ юм гэдэг юм ердөөсөө мэддэггүй байсан. Тэгээд би хятадд очоод хятад ер нь яг намайг яг энэ тал руу эргэлт буцалтгүй оруулсан. Хятад болсон явдал байхгүй. Тэнд сурсан гэсэн үг үү? Тий. Тийшээ очих гээд би тэгээд ээж намайг хятад руу очоод чи нэг ер нь энэ соёл моёлтой танилцаад ингээд гэрээс нэг жоох холдоод дээд агаад тий. Тэгхүү гэдгсэн чи би хятад уу гэж миний дотор чи яг хятад гэхээр нэг юм дийлэнх монголчуудын дотор байдаг л хятад улс байгаа шүү дээ. Тий.
Тэгээ хятад дуу гээл яа хоол ундан тийм ингээд хэл мэлэн би өөрөө хятад хэлч нэг тийм сонсоход надад тийм юм одоо Франц хэлэн дэрийг би багаас эзэн нэг цаг сурандаа гэдэг ч юм уу герман хэл дээр гой сонсогддог байсан. Хятад хэл бол тийм байгааг байхгүй. Төсөл байхгүй. Төсөл байхгүй. Тэгээд за хамгийн ойр ер нь бидний боломжийн хувьд хятад байгаа юм байна гэдэг. Тэгээ хятад руу явсан. Тэгээд ер нь миний бүр бодол мэдрэмж бүх юмыг тэр улсын хүмүүс соёл нь бүр ингээ оронгоороо эргүүлсэн. Тэгээ би нилээн гүн рүү Шанхай хажууханд байдаг Ханчжоу гэх хотод очиж хамгийн анх сурсан байхгүй. Тэр нь гэхдээ одоо жишээ нь 10 жилдээ гэсэн үг үү эсвэл оюутан болоод төгсчээд оюутан болоод тий энд би их сургуулаа төгссөн. бүр их сургуулаа төгссөн. Яг хөлтөөд явсан байхгүй тий. Тэгээ яг энд би үргэлжлүүлж сурах уу эсвэл ямар нэгэн одоо нэг мэрэгжил дээшлүүлэх эсвэл одоо өөр орон моронд явах уу гэдэг юу байсан байхгүй. Тэгээд яг тэрэн дээр яг хятад улс гарч ирээ тэгээ явсан. Тэгээд Ханчжоуд хамгийн анх очоод Ханчжоу ч нөгөө нэг манайхан хамгийн сайн мэдэх нь Алибабагийн захирал Jack Ma гэдэг шүү дээ. За тий. Тэгээ Jack Ma-гийн яг төрсэн хот юм лээ. Тэгээ тэнд яг Алибабагийн компани юм бүгд байдаг. Түүнд энэ ч бас түүнийг тэндээ байдаг. Тэгээд ер нь байглаараач тэр торгоорооч тэр айгүй тийм алдартай газар байт юм лээ. За тэгээд тэнд очоод жинхэнэ би ганцаараа 2 жил ер нь баг бясалгал эдэрхэхгүй л дээ. Гэхдээ ер нь зүгээр би хорвоо ертөнцид ер нь юу болоод байна? Надад ер нь юу болоод байна? Хүмүүс тэр нь юу болоод байна гэдгийг би ингээд бүгднийг ажиглаад дотроо тунгаагаад ингэх нэг юм яг тийм 2 жилийн хугацаа надад бүр гарсан байхгүй. Тэгээд тэр үед би Ахмед гэдэг юм араб найзтай болоод исламын шашинтай тэр найзтайгаа ингээд бүр хорвоо ертөнцийн 2 өөр өнцгөөс ирсэн 2 нөхөр. Тэгээд хэдэн жил ингээд дотор байранд хоёулах хамтдаа амьдарч гарч ингээд бүр ингээд би тэр хүний төрж өссөн соёл, шашин ингээ бүх юм ингээд асуун. Манай хүн ч гэсэн надаас асуун. Бид хоёр ингээ ярьсаар байгаа бүр ингээд тэгэхэд бүр нэг юм клик хийгдэж байгаа юм шиг айгүй тийм шал өөр ертөнцийн дэлхийн өөр цэгээс ирсэн нэг юм хүний юу мэдрэмж, соёл, хүмүүжил ингээ над дээр шууд ороод ирж байгаа юм шиг. Бүх зүйл өөр шүү дээ. Зан заншил гээл тий. Бүр тэс өөр бидний гээл тий. Тэгээ тэр Ахмед бид хоёр яг дотор байрны найзууд нэг ангийн найзууд байсан хугацаа бүр яг одоо би нөгөө нэг амьдралаа өөр юу би чиглэх ёстой байна гэдэг мэдрэмж рүү нэлээд хөтлсөн. Ахмед бүр намайг тэгээд сургуулийн дууны тэмцээн болсон байхгүй. Тэгээд Ахмед надад ирээд тэн нэг юм постэр байна Дали гэдэг намайг. Би бүр яг нөгөө юуг нь бодоодсэн. Даваа далай гэдэг нэр ер нь гадаад ингээ хэлэхээр жоохон нэлээд урттай ороод байгаа шүү дээ. Ер нь бол хэлж чадахгүй. Тэг баг. Тэгээд далай одоо short name нь бол зүгээр Дали юм тий. Дали гэдэг бол шүү дээ гадаад үзүүд. Тэгээд Дали энд нэг юм постэр байна дууны тэмцээн гэж байна. Чи орох хэрэгтэй гэл. Тэгээд би аврываараа над чи орд юм бэ. Чадахгүй гэдгсэн чи үгүй чи дотор байранд бид нэр ингээд өрөөнд байхад чи айгүй гоё дуулдаг штеп. Би тэрийгээ ч анзаараагүй манай Ахмед тэрийг сонсоод байна гэд. Тэр ингээд хичээл мичээл хийж явахдаа эсвэл ингээд 0 мэл очоод гарч ирэхдээ хоол мол хийж явахдаа ингээд би дуунууд аялаад байгаа штеп. Тэрийг нөхөр ингээд сонсоод өө Дали гоё дуулд юм биш гэж бодоод байдаг юм шиг лээ. Чиний нэрээ энэ сахал махал нэрээ яг л салуудаар Дали шиг л харагдчихэв. Тэр гэхдээ миний энэ бол юу? Энэ сахал байгаагүй. Зүгээр нэг юм мэрүүний энэ доотлын жоохон л юу байдаг гэсэн. Би энийг ургуулдаггүй гэсэн байхгүй. За. Манай ах нар жоохон махад би нэг дээдлээ ингээ нилээн ургуулад эрүүнийх жоохон ингээ ургаад хэлж ирсэн чи 10 жил лээсэн. Тэгсэн чи биднэрээс өгшин бидний яах юм шиг харагдаж байна. Авааш наатхаа гэж загинцсан байхгүй. Тэгээ би тэрнээс хойш өрдөөсөө юм сахал ургуулах талаа бодоочгүй. Тэгээд Ахмедтэй ер нь ийм сахалтай болсны дараа уулзсан нь ер нь уулзааг байгаа. Бид нэг ковид жинхэнэ Дали нэрээ олсон байна л гэж. Ер нь нэг тийх. За ингээ үргэлжлээд явж ирсэн байна. За. Тий. Sorry уучлаарай яриг насчлаа. За ингээд нөгөө сургуулаас нь ямарчсан дүүл ийм дунд тэмцээн болсон гэдэг чамд хэлсэн байна. Тэгээд намайг орооч гэхэд нь би ингээд би орно гэж үгсэн юм бэ бла 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 болоод тэгээд бид хоёр ярьсаар байгаа за орё гэд. Тэгээд орохоор болоод би юмдаа бүртгүүлээд эхний шалгаруултанд ороод би хятад дуудсан байхгүй. Угаасаа хятад оюутнууд ордог, гадаад оюутнууд нөгөө цөөхөн ордог нэг тим тэмцээн юмсан. Манай сургуулийн 3 кампусын дундх нэг юм тэмцээн юмсан байхгүй. Тэгээ би ороод яг нэг мэддэг сурч байсан хятад дуугаа ингээд долцсон чинь нөгөө чинь. Гэнхтаа нэг юм пасс жилөө нэг юм надад нэг авчраа өгсөн байхгүй. Тэгээд энэ юу юм гэдэг чинь чи шууд ялагчийн төлөө хийнд орох юм байна гэд. Юу би дараагийн шалралтанд орохгүй мөс үгүй хэрэггүй чи шууд ялагчийн төлөө хийнд оролц гэд.
Тэгээд би Ахмед барьж тийм боллоо гэдгсэн. Би ч амт хэлээстэй. Бараг нөгөө одоо жишээ маа нөгөө авислаг монголчууд эдэр тийм нөгөө голден баазар авдаг шүү дээ. Шууд шилдэглүү цааш өксөрч ордог шиг. Тий, яг манай сургуулийн кампус доторх бяцхан голден баазар авсан байсан шүү одоо тий. Тэгээд тэр мэн одоо хүртэл надаа ингээд миний ер нь бүх тийм дорсомжтой юмнууд ингээд гэрт хадгалаастай байж дээ. Тэгээд яг хамгийн сүүлийн юундээ орсон би том тайзан дээр гараад ингэсэн чинь сандраад болтгоо зөндөө олон хүмүүс ингэ шүүгчнэр мөгчтөр найцсан. Тэгээ би нөгөө нэг арын алдныхаас гойс авахгүй. Миний арын гэрлийг унтраагаад өгөөч гээд. Тэгээд яг тайзны над руу зурчгаа гэрэл унтраад миний ард нэг юм од шиг юм жижиг юм цэгэн гэрлнүүдээс авахгүй. Зөвхөн энэ гэрлэл байгаад гээд. Тэгээд би заа гэ. Тэгээ би намайг дуулахад артлын од шиг гэрлнүүд л асаад би огт харагдахгүй. Заал тэр харанхуу тэгээ би дуулсан авахгүй. Тэгээд тэр үед надад амар гоё юм 50 мэдрэмж ер нь хамгийн анх авцсан. Босдоор бол би хүмүүс юм дуулан гот ингээд салганцдаг байхгүй сандраа тий. Тэгээ манай шүүгчнэр ингээд за мундаг айн чи одоо ингээд яг тэр өдрөө бүх юуг шийдчихтэй нэг одоо яг финалд гарах 3 дуучтай нэгээр тодорлоо инглээ. Гэтэ чи гэрэлтэд дуулаарай. Өөрийгөө хүмүүст харуулаарай. Тэгвэл дараагийн шатлага шууд шалгарч байгаа. Финалийн 3 дуучин нэг. Тий. Тэгээд гол нь гэхдээ би нөгөө нэг юм царайгаа харуулж хүмүүст дуулаарай. Бити ингээ харанхуй дуулаарай гэдэг юм. Тэгээ би окей. Тэгээд тэмцээн ерөнхийдөө бүх дуучнаас гарч дуулж дуусаад нөгөө нэг яг ялагч шалгаруулах юу болцсон. Би тэр үед бүр ямар ч хүлээлт надад байгаагүй. Би ер нь ингээд амьдралд хүлээлтгүй байсан надад амар санагдаад байдгийм байлээ. Тэгэхгүй ямар нэг юм шиг хүлээлт өсөж байгаа хариу нь ямар ухаа шалтгаалаад бүр ингээд дээшээ шидэгдэх шиг доошоо бүр шал руу шалгаж унах сэтгэлзээ. Тэгэхээр зүгээр за юу л болвол болгодээ гитсэн үнэхээр амар юм блэ. Тэгээ би тэр үед хүлээлт тавьж үзээгүй байсан үе байсан. Тэгээд ингээд угаасаа ялан инээ тэр ямар ч бодлого байдсан чинь гинт миний нэрийг хиттаар да хай гэдэг хэвхэв. Тэр нөгөө нэг да гэдэг нь том хай гэдэг нь би зөв хөгийн зөв дуудаж байна. Далай гэсэн үг хэвхэв. Тэгээ бид юм нийлээ далай болдог том далай. Тэгээ да хай гэж зарлтыг. Тэгээ би ингэ байдсан итгэж ядаад угаасаа тэр чинь миний амьдралдаа ингээд миний хувьд амьдралдаа хийж байгаа хамгийн том accomplishment байгаа штэ хамгийн том тийм зүйл. Тэгээ би юу сайн миний нэрийг дуудсан уу гэж тайзны арын хүмүүсээс асуусан нөгөө тий гараараа гэж намайг төлөхөөр тэгэл гараал очисон чинь ингээд нөгөө нэг юм буудуулаад шүүгчнэр энэ босоо згс алгацчаал хүмүүс алгацчаал би ингээд тий юу болоод байна гэж тэгсэн байдсан чинь гарч ирээл надад ингээд цом гардуулаад ингээд ялчлаа гэж тэг амар дуулдаг хүмүүс байсан шүү дээ би яага ялчих гэдэг бодол дотор бүр хамгийн их төрдсөн тэгээд байдсан яг тэнд би яг одоо урлаг руу таны асуулт байсан чинь ер нь явчвд орох болсон яг нэг эргэлт буцалтгүйгээр орох тий. Тэр бол яг орох шийдвэрийн хамгийн том хүчин зүйл нь яг тэнд байсан. Нөлөөсөн зүйл. Тэгэл би цомоо авчаал зураг мөргээ даруулчаал ингээл байдсан чинь нөгөө нэг арын албаны ажилчид ирээд ингээд манай үзэгчнэр зураг даруулъя гэдэг ч байна. Зүгээр үү танд гэдгсэн чинь би ингээ харсан чинь ингээд оочруулаад зогссон зэ бүгд амар холооч. Тэгээд надад тэр хүмүүсийн тэр нэг юм харц догдлолоос ингээд хөөх би зүгээр ингээл хичээлдээ явчвал дотуур байрандаа ингээл ингээл гонгнол байждаг нөхөр хүмүүст ийм гоё мэдрэмж өгч одоо тэр чинь нөгөө нэг хиттууч амар стресстэй байд юм блэ нөгөө нэг ялангуяа оюутнууд энэ төр ажлын байр сургууль аялахын төгсөх өрсөлдөө ингээд тэгээ би юу нэг депресссэн хүмүүс хардаг гэсэн байхгүй юу номын сандруугаа ингээл явж байгаа манай хятад найзууд хүртэл тийм ингээл надад зовлонгоо тоочхоор ингээл яа нэрэлстэй алаантай байд юм байна гэдэг юу тэгс яг тэр хэсэг хугацаанд бидний дуулсан юг сонссон хэсэг хугацаанд тэр хүмүүс ингээ бүх юм мартцсан. Бидний дуу хоолой нь миний ч вэ бусд оролцогч нарын ч дуу хоолой нь ингээ амар гоо таашаал аваад ингэсэн байгааг нь би хараад хөөх би энүүгээр энэ хүмүүст ингээд хэсэг хугацаанч болтгоо юм тайвшрал ад жаргал ер нь юм гой зүйл өгж болох юм байна штэ гэдэг юу толгой дотор дин гэж орж ирсэн. Тэгээ би нөгөө тэгээ зургаа даруулахтаа даруулаад ингээд гар бариад ингээ явсан чи амар гой хайр би мэдэрсэн. Тэгээ би ч гэсэн энэ хүмүүст гоё тэр зүйлийг өгсөн юм байна штэ гэдэг мэдрэмж маань надад бүр ингээд за би ер нь энэ хүмүүст зориулсан энэ нэг юм өмнө би яг ингээд нэг юм хүн тос болохын юм угаас багасаа нэг юм балай ийм тосч нөхөрсөн байхгүй за балай юу тий ингээд хоёр давхрын эмээ яг ингээд нэг хүнд мөн юм аа ордог за би тэрийг мэддэг тэгээ би ингээд өдөр ингээд нэг ирдэг цагаар амтахгүй байж онгот ингээд цонхны доогоор явангот би гүйж гарч ирээд тусалж мусалдаг гэсэн байхгүй тэгээ ингээд манай нэг давхрын сэтгэлтэй тий тийм хүм үйдэг амар мэддэг тэгээд энүүгээрээ зүгээр би өөрийгөө дөвүүлэх гэсэн юм огт байхгүй энэ чинь зүгээр л миний нэг багасаал
эргээд бодоход би ийм хүн байсан байна гэдэг л нэг юм явж байгаа шүү дээ. Ийм хүмүүс ярьсан яриаггүй зөндөө л байгаа шүү дээ. Зүгээр л би энэ подкастт ороо ингэж яалтч миний амьдралынхаа нэг хэсгийг ярихын тулд яригдах нэг юу болж байгаа болохоор. Төрөний тэр юу бас амар гоё кейс байна. Тэр нөгөө нэг ялангуяа нөгөө дуу хөгжим гэдэг зүйл бидний амьдрал ямар гоё тийм хөг аялгау нэмдэм бэ. Тэ амьдрал ер нь дуу хөгжим байхгүй бол зүүрлэх аргагүй. Тэ жишээ нь хурдын хотгоохыг хэлжсэн байхгүй юу? Та нар бодоод үзээрэй. Ер нь ингээд хүн дуу хөгжим байхгүй та ер нь бол ингээ өдөртөө тэ 7 хоног бүр ингээ хөгжим сонсохгүй байгаад үзтээ сар тэ тэнд ямар нөлөөлөл гарч ирэх болоо тий. Тэгэхээр ер нь бол энэ хөгжимгүйгээр дуу хөгжимгүйгээр бидний амьдрал төсөөлөгдөхгүй шүү гэдэг тийм санааг нэг хэлжсэн тэр шууд бодогдлоо. Тэгээ сая бас чамайг ярьсан чинь нөгөө юу бодогдчихлоо. Би нөгөө алтан үзэг гэдэг нэг юм сэтгүүл зүйн наадамд бас ороод тэгээд надлуу ингээд мессеж ирдэг байхгүй юу. За ингээд таны бүтээл ингээд амжилттай оролцсон байна. Тэгээд нөгөө үйл ажиллагаа шагнал гардуулах үйл ажиллагаанд таныг өрж гин гээд. Гэхдээ та шагнал авцсан гэж юу ч бичээгүй байхгүй юу. Тэгтээ бас яг чамаасаа нэг хүлээлтсэн чинь би яг тэр үе санаанд ороод ирлээ. Амар хүлээлттэй заяа. Би бүр ингээд тэрэн дээр бол би ингээд хүлээлттэй очсон. Гэхдээ ингээд эргэн тойрны хүмүүс ирэхээ за амжилт хүсье хүмүүсий гээд тэгэхээр нь би үгүй аваагүй байх чинь гээд бас өөрийгөө хүлээлттэй дараад байгаа байхгүй. Тэгээ би зүгээр тэндээс нэг ганц ойлгосон зүйл юу вэ гэхээр хүн зарим тохиолдолд өөрийгөө хит тэгж үнэлэхгүй байж бас болохгүй мэн да гэдэг тийм мэдрэмж авсан. Яасан бэ гэсэн чинь би өөрийгөө 3 дугаар арин л байгаа гэж төсөөлөд байгаа шүү дээ. Тэгээ ээжсэн чинь зарлаад ээжсэн чинь өөр хүний нэр дуудагдаад 3 дугаар байр нь авчлаа. За би 2 дугаар байр байж магадгүй гэсэн чинь 2 дугаар байрн дээр өөр хүн гараад ирдэг. Тэгсэн чинь би өөрөө байдгүй. Тэгэл угаасаа шууд ингээд миний бодож исэн төсөөлөл маань шууд байхгүй болоод би хасагч энэ зүгээр ингээд баг энэ суудлах бүглэх гэж ирсэн юм. Хүний доод үрэх гэж юм шиг те бүр 9 шидийн бодож байгаа шүү дээ. Нэг гэж хизээч төсөөлөхгүй байгаа. Тэгээ байжсэн чинь л нэгдүгээрээр ирэхөө ирсэн чинь юу болсон бүүн нэр. Гэтэ тэр мэдрэмж бол өөр амар гоё юм бэл. Айгүй сонь мэдэрч ирлээ те. Тайз руу алхаж явах төрөл сандраад. Гэтэ ингээд тогтлоо те. Тэгэл үг мөнгө хэлж байгаа шүү дээ. Би одоо бүр хийсэн үгээс санах. Зүгээр ямар ч зүйл 2 дугаар байр би биш юм байна, 3 би биш юм байна. За ингээд би ер нь байхгүй мултарч байгаа юм байна гэдэг л мэдрэмж аваад байжсэн чинь нэгдүгээр яагаад би өөрийгөө нэгээр тэгж үнэлж болохгүй байгаа юм бэ гэдэг тэр мэдрэмжийг тэндээс нэг авч ирсэн бохоггүй. Тэр зүгээр сая чиний яриан донд яг ингээд юу басан чи миний дурсамж бас ингээд сэдрээ гараад ирлээ. Яг уусаа яг 2 цаг үед 2 өөр газар ирсэн ч гэсэн яг ижилхэн мэдрэмжүүд нь ижилхэн байгаад байна шүү дээ. За үргэлжлүүлээд би чамаас асуух гэдэг зүйл нь болохоор voice-тэй холбоотой. Яагаад вэ гэхээр энэ дгүүл хятад улс бол тэр дундаа яг хятадд сурж исэн цаг хугацаа бол маш чухал тийм цаг хугацаа юм. Яагаад гэвэл нэг ийм том эргэлт шууд энэ хийгдсэн биз дээ. Хөгжим дуулуугаа шууд орсон байна. Тэгэнгүүт эренгүүтээ одоо voice 3 season 3 руу ингээд орох босон шалтгаан юу вэ? Тэндээс ч гэсэн чи бас хамгийн гоё мэдрэмж нандин дурсамжаас авсан болоо гэж бодож байна. Тэгье. Одоо гоё юм их болоо. За юу болсон вэ? Тэгээд энэ нөгөө юу н баблын ингээд хараадахаар амар гоё сонирхолтой юм шүү дээ. Энэ ориглон дарсыг та хэд ингэж төвлөрч харж үзсэн үү? Бидний өнөөдрийн бас ер нь маань нэвтрүүлгийг бас подкастыг маань хамтран ажиллаж байгаа World Wine-ийнхан байгаа. Тэгээд Freshnet-ийг энэ гоё амттай ориглон дарсыг бас та бүхэнд санал болгож байна. Энэ ориглон дарсыг ер нь бид нар чинь нөгөө шинэ жил ялангуяа нөгөө нэг он солигдох мөчтөл хамгийн их ориглон дарсыг ерөнхийдөө бодуулдаг тий. Гэхдээ ер нь энэ соёлынхын хүрээнд ингээ анзаараад үзэх юм бол илүү тийм халуун, дулаан үлрэлт бол ориглон дарс бол тань тийм сэнгэнсэн таламжтай мэдрэмжүүдийг хамгийн ихээр өгд юм байлээ. Тийм ч учраас та бүхэндээ бид бас Freshnet-ийг бас санал болгож байна. Тэгэхээр Freshnet-ийг болохоор та World Wine-ы дэлгүүрүүдээр худалдаалахаас гадна мөн дээрээс нь www.worldwine.cg гэдэг аль биесийн вебсайт болон гар утсаараа аппликейшн татаж аваад захиалаад авах боломжтой шүү. Freshnet, cheers to life. Бүгд чиний хүсэл тэмүүллийг харж байна. Зорилгоо биелүүлж мөрөөдлөө бодит болгож бүгд чинь бид харж байна. Чи ур чадвараа хөгжүүлж, амжилтаа босгож, гялалцсан мөчүүдийг асаасаар байна. Амжилтын алхам бүрийг дараахан өнгөрөх бус тэмдэглэж явах хэрэгтэй. Гялалцах чамайг бид магтан мэлээ. Тэмээс хундгаа өргөе. Freshnet. Health Vocal Coaching Studio гэдэг ийм
постууд яваадсан байхгүй Аа, за. дуулаачийн юу гэд. Тэгэхэд би энэ Hells гэсэн байна. Амар юм хүнд металл одоо тийм юм уу яд юм болов. Надад тохирох юм болоо молоо гэж бодсон байдсан чинь яг юм багш нарын зурагтай постэр ингээ яваад гисэн чинь би voice-аас үзчихсэн. Би ч бол voice-ийг бүр алгасгүй үзэн штэ хүмүүс ингээл хараад догтлоо. Дуун дуртай учраас тий. Тэгэл яг voice-дээр хардсан хоёр ах байдیں۔ Тэгээд энэ хоёр хүн юм уу? Энэ хоёр хүн багшлах гэж байгаа юм байна гэд. Тэгээд би тэр багш нартайгаа очиж холбогдоод яг opening ceremony-ийн үеэр очиод би ингээ ямаар байгаамаа гэдгсэн чинь за тэдэн цагт ирээрээ тэдний өдөр ирээрээ тэгээ бүртгүүлээрээ гэж за ойлголоо гэд. Тэгээд яваад очсон чи би нэг догдолцоо гэлсэн цагт Google яваад очсон засвар нь дуусаагүй би хамгийн анхны ирсэн сурагч нэ тий. Тэгээд манай багш нар ингээ тоошороо болцсон ингээд яана засвар яриад дуусаагүй л за хамгийн ихний сурагч ирлээ за бүртгэчихье гэд. Тэгээ 12-нд ороо надаас юм асуугаа. Тэгээ би яг сая танд ярьсан юм угаасаа ягаад дуул сурмаар байгаа гэдэг юу вэ? Яг тэрийгээ би хэлсэн аахгүй. Ийм болоод бла 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 гэд. Тэгээ за ойлголоо гэд. Тэг сайн товчлоо бла 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 гэхгүй. Тэгээ ер нь биесээ ярьсан бол хоёулаа бүр ингэж 10% нь орчихсон зэ. Түүхэц би шууд игээ товчлоо. Тэгээд тим юм болоод 001 даваад л яг миний нэрийг бичээр ингээд хамгийн ихний хэсэгч болоо тий. Тэгээд за засвар дуусаагаа болохоор сургалт арай эхлэх болов яг дараа 7 хоногийн тэд төр яг болчихсон. Тэгээ өөр дээрээ. За тэгээ би бүр хүлээж тэсгүй ингээд тэгээ яг орж ичхэд тэр бүр миний ингээд нэг юм амар гоё гэртэй байгаа юм шиг мэдрэмж өгдсөн. Яг надтай адилхан дуул сурахыг хүссэн, дуулдаг урлагийн тэр хамт олонтой болохыг хүссэн төрөл бүрийн мэдрэмжтэй, төрөл бүрийн настай хүмүүс ингээд цуглалцсан. Тэр нэг анги болцсон. Бид нар ч хэдүүлээ байлаа да. 10-т багт 15-нд багтахаар байсан юм аа. Тэгээ манай багш нар ч гэсэн яг хүссэн зүйлээ хийж байгаа хүмүүст хүүхдүүдэд дуул зурхыг зааж өгмөр байгаа тэр нэг хүсэл нь оргилцсан. Яг тийм үе байгаа л нэг юм халуун гэр бүл шиг үүсэл. Тэгээ ерөнхийдөө би тэр багш нартайгаа ерөнхийдөө ингээл дүүшгэн хайр татна болоод бүр юм яг юм нөхөрл тийм юм үүссэн байхгүй. Тэгээд байжсэн ч төд удалгүй voice-ийн юу зарлагдаад шин сизон болох гэж байгаа юм байна гэдэг. Тэгээ манай ангийнхан миний араас ч гэсэн одоо ингээд өөр ангиуд үүссэн байгаа шүү дээ. Би хамгийн ихний ангийн сурагч дараагийн анги. Тэгээ бүгд бүртгүүлээл. Тэгээ далаа чи бүртгүүлсэн үү гэлсэн чи би бүртгүүлсэн гэл би бүртгүүлчих шиг л болсон. Бүртгүүлсэн байхгүй гэртээ сууж байгаа. Тэгээ байдсан чинь юу болоод шалгаруулалт нь болоод ингээд манай ангийнхаа очоод би тэнцсэнгүй гэл ийм болоод гэдэг. Надад шалгаруулалт нь. Тий, байдгүй. Тэгэл ингээл яваал гэсэн ингээд ер нь за шалгарандаа гэсэн хүмүүс маань шалгарчихин. Тэгээ байдсан чинь далаа чи ер нь яасан бүртгүүлсэн юм гэсэн би юуг нь бүртгүүлсэн ингээд. Тэгээ яага яахгүй юм бэ чинь энэ хүмүүс чи яашлаа штэ гэдэг. Эхнээс хариуг аваад нь шүү дээ. Хариуг аваад ч тэгээ. Тэгээ байдгүй. Тэгэл за би тэгэл тэнцээгүй юм байлгүй те. Гэж бодцсон. Байдсан чинь манай ганаа агш мантай ганаа агш мэдэн шүү дээ. Гаа эрдэнэ. Юуны жукбокс. Тий. Жук тий. Манай жукбокс. За ганаа. Ганаа агш гээд далаа. Явъя гээд. Аха. Юу шалгаруулалт болж байгаа юм байна. Одоо анкетээр яатсан хүмүүс яатсан. Тэгээ бас нөгөө нэг юм хурцсахын тулд ингээд шууд нээлттэй нэг юм хүмүүс очиж шууд уулдаг юу. Сүүлийн баг 1-2 өдөр нь болд юм байна шүү дээ. Тийм нөгөө шууд нээлттэйгээр зарчдаг. Тэгээ тэр өдөртөө л амжуул авдаг. Юу тэлээ. Тэр болцсон байгаа. Чиний ер нь юу чамраа залахгүй маань тэр мэрч. Чи ер нь явуулсан юм уу гэсэн явуулсан багш ихтэй явъя гэ. Тэгээ намайг дагуулад очиод заа орохдох гэ. Тэгээ би ингээ ороод ингээд шалдуулаад ингээ яасан чи ингээл баах юм яриад ингээл амьдралынхаа түүх мөхөө яриад. Тэгээ ингээд гараад ирсэн чи за ямар ч орчлоо тэгээд эргээ залах байх гэ. Тэгсэн байдсан нэг сарын дараа би нэг хөдөө бас ганаа агш нэртэй нэг ажиллаар явдсан. Надад нэг туршлага суулгуулгаа л хүмүүс ингэж дуулдаа ингэдэг юм манай хоёр багш маань ингээл яах гал дагуул тавьж байсан. Тэр үеэр залгсан байсан л би сүлжээг болцсон. Тэгээд тэр хөдөөнөөс ирээд ингэсэн чинь ээж рүү холбогдоо хэлсэн байсан юм. Өн surprise барих гэсэн чинь ээж энэ хөө энэ хаанаас ч нэг voice ч нэг тэнцлэгээ залгаж байлаа гэдэг. Тэгээд чамайг нэг юм зураг авалт хийж нэг юм яах гэдэг юм байна гэдгсэн чинь ээж лаадах чинь би нэг хүмүүс surprise ирдэг юм байд штэ. Наа чин тэр хөөс наваг тэнцсэн гээд нэг юм юу өгөх гэж ирсэн юм. Та надаа хэлчлээ гэдгсэн чинь яа уучлаарай чи. Юу юм батламж өгдөг те. Та тэнцсэн шүү гээд нөгөө төлөөлөл болгож нөгөө хэд хэд хүмүүс лөө ингээд нэг юм гардуулж өгж байгаа нэг процесс болдог шүү. Тийм бэлээ. Тэр байсан юм бэлээ чааваас. Тэгээд дараа нь наач чинь юу шүү нөгөө хаалттай шалгаруулалт гэдэг бол дунджаар л бараг 2000-аас 3000 хүн шүү те. Тэрэн дотроос шалгаж байгаа шүү те. Би хамгийн сүүлийн оройн анкетаар яатсан дуусаад хаалтайг нь ягаад хамгийн сүүлийн нээлттэйгэр нь. Тэгээ нээлттэйгэр нь ягаад ороод
яг бүр оройн багш намайг дагуулж чадсан байхгүй. Хамгийн сүүлийн өдөр нь. Хамгийн сүүлийн өдрийн орой. Яа, ядтаа орж ирсэн шүү дээ. Тэгээ тэр хүн ч мөр ялагч болсон сууж идэг шүүгээр те. За ингээд цаашлаад явсан. Тэгээ ботсон чинь би яг ингээд жил яг voice-тэйгээ хамааралтай ингээд бүр ингээд явцсан байсан юм лээ тий. Яг тэр нөгөө уур амьсгалаар амьдраад тий. Амьдраад. Би яг тэр үед л яг нөгөө даваа далдтайгаа ярилцчихсан байхгүй тий. Яг тайснаас бууж ирээл сэтгэлүүдийн яг ингээд хуваалцаал тэгээ тэрэн дээрээс би даваа далайгийн одоо даалигийн одоо шинэ сэтгэлүүд их сонсож байхад бол надад бүс хамгийн тийм тод үлдсэн зүйл нь за мэдээж дуулалтаа нь бол одоо юу ярих вэ? Би өөрөө ч бас мэрэгжлийн хүн биш ширнэ. Зүгээр сонсогч хүний хувьд бол дуулалт бол мэдээж маш гоё. Дараагийн нэг зүйл нь юу гэх юм бол би яг энэ үстэй холбоотой зүйлийг л одоо чиглүүлэх гээд энэ яг тухайн үед хэлжсэн байхгүй. Тайзан дээр ч хэлжсэн тий. Яагаад үсээ ийм урт ургуулдаг юм бэ гэд үс хандивлдаг штэ гэдгийг би бүр анх удаа тэн дээр сонсч байлаа штэ. Одоо хэр урт болсон бэ? Одоо миний чи ширэн дээр ингээ хальтхан гаргаад ирж болох уу? хэмжиж үзээг байгаа. Гэхдээ нэлийн тайруулсан эн чинь нэлийн паянтай юм билээ. За одоо харалт ийм урт болсон энэ араа. Одоо уваагаагүй эрүүл урагч байгаа. Тэр үед чинь би нөгөө нэг анх удаага үсээ тийм урт ургуулж үзэж байгаа штэ. Тэгэл ингээл минийх ургаал байсан би тэгэл урагч юм байх гэж бодоод байсан чинь нөгөө нэг салаалж малаалт юм лээ. Салаална гим. Нөгөө эмэгтэйчүүд яг ярдэн штэ. Тэг үс салаалаад байна гээл тий. 10 жилд ингээл октод ингээл үсээ салаага түгээс сууд гэсэн тийм л очтой байсан юм лээ. Тэгээд уг нь бол яг би нэг 24 5 онд бол минийх бол өгчгэд хангалттай хэмжээнд бол хүрсэн байсан. За. Гэтэл би тэгээ Япон явсан шүү Тий. дээ. Тэгсэн чинь нөгөө миний өсний баг өдний хувь юм уу ингээд ямар ч тийм нөгөө нэг юм шаардлага хангаагүй гэх юм уу хийж болохооргүй юм хуурайшсан, салаалцсан, тасарсан тийм үс үү. Тэгээд тэрийг би ингээ ахуулсан чинь миний яг өгцгийг дав шахуу болдсон чинь ахуулсан чинь нурууны баг юунд эргээд ирчих жоох. Тэ. Тэгээд би тэр үсээ өгөөл өөрөө халзан үхээсээр аргагүй. Би ч уг нэг ингээд өөрөө үсээ хандивлаад өөрөө араас нь би нэг юм өрний хэмжээнд төрс үстэйг үлдэнэ гэсэн төлөвлөгөөд оролцсон байхгүй. Тэ. Тэгээд би за би одоо эрүүлэр яг арчилж ингэж ургуулах хэрэгтэй байна гэдэг. Тэ. Эрүүлэр арчилж жоохон татчих. Тэ ургуулах хэрэгтэй байна гэдэг тэр юу маань орж ирсэн. Тэгээд тэрнээс хойш түрүү жил би нэг тохиромжтой тийм газараа олоод тэгээд тэр газартайгаа одоо яг нэг жил тэр бүтээгдэхүүнийг хэрэглээ ингээ явсан чинь өмнө ингээ дэлдэг банзын тэ хямдхан элдэг банзын хэрэглэж байснаас хамаагүй илүү юм яагаад одоо тэгээ ерөнхийдөө 100 гол л да орцсон тэгээ явж байгаа. Йоо тэгтээ ер нь үс арчилгаа хэцүү үстэй. Ийм урт ус. Одоо ялангуяа шинийх шиг урт ус тий. Хэцүү шүү гэ төг ах нэг ингэ зураад. Тэгээд ер нь хэцүү. Гэхдээ би ингээд дасцсан юм шиг л урт хугацаанд ингэж явсаар байгаа. Тэгээ хэцүүгээ би яг мэдэрдэг нь ингээд хаяа би нөгөө нэг юм үсээ арчлахтаа айгүй уддаг байхгүй. Удан нэг тижээлийн юм маскас гэж төрөгцөн ингээд зөв нойлохоо нөгөө ван дотор зөв нэг юм шалдан урт устэй нөхөр ингээд хугацаагаа хүлээгээд би ингээд баг 30 40 минут илүү сайн бол баг цаг маг байх хэрэгтэй байхгүй. Тэгээ би зөвхөн ингээд нойлдоо байждагнаас. Ингээ гараа явчих гэхээр нөгөө масктай тэр үс чинь ингээд биемийн хоцоосонд хүрэх гээ те. Ерөнхийдөө яг угаах процесс бол хамгийн хэцүү байдаг. Их цаг авдаг. Тэгээд би ч өөрөө ядарна нэ тэр юм ээ. Тэгээ бусд үедээ бол яг ингээд нэг боохтой боогоод хүнээр сүлжүүлэхдээ сүлжүүлээд тэгээ нэг арга хавь олцсон. Яг нэг юм нүүдэл суудал модал болоод ингээл юм зөөх инээ тэр юмэрэндээ сайн баглахгүй бол ингээл нэг тонгоогоо л нэг үс гэдэг иймэрхүү үйл хөдөлгөөн дээр дор хаяж 2-3 ийм илүү ийм хөдөлгөөн шаарддаг. Тэр нь бас хаяа бодлоо. Гэхдээ одоо ингээд удахгүй тэгвэл баг хандивлах юм биш үү? Ер нь бол хэмжээндээ хүрээд ирэхээр тийм. Ер нь бол юм. Тий. Тэгээ тэр хүн хэмжээндээ хүрээд хандивлчаар буцаад ийм богинохон үсний мэдрэмж нь их сонирн байх бах та тий. Харин ямар байх вэ гэж бодлоо. Гэхдээ би миний урагчтай урагчгал байх гэж бодоо. За үз бодъё. 17 онд Хятадд анх очоод тэгэхэд нэг юм халмиг духан өстэй байж байгаа дуургаад дунд нь нэг ирж хандивлаа. Хуулсан 18 он. Нас хойш уу? 18 оноос хойш бол яг бүр том хэмжээний ахуулаагүй. Ер нь гэхдээ яг хөөсөө сүүлийн жилүүд нөгөө гимтэлтэй ус мөс чинь баг өдий ус аавна гэж овоо авчиж байгаа шүү дээ. Харин тийм тий. Тэгэхээр тий нилээн. Тэр Японы талаар зүгээр нэг юм товчхон хэлээч. Гоё үзэгчдэд зүгээр сонсогчдод маань мэдээлэл болгоод би бол зүгээр анхудаа сонссон учраас би энэ надад бол шинэ мэдээлэл байгаа байхгүй. Тэгээ магадгүй зүгээр хүмүүс шинэ сонсогдож магадгүй зарим нь бол мэдчихэж магадгүй тий. Тэгэхээр ер нь үс хандивлна гэж яг одоо жинхэнэ үсийг ингэ хандивлж болдго юм байна гэдэг талаар нь. За тэр нь яг би өөрийнхөө яг мэдсэн хэмжээндээ ярьж байна. Ийм байт юм лээ. Хүмүүс ингээд ер нь үсээ урт уруулсан байж байгаа. За одоо зүгээр болчлоо болий гэдэг та. Тэгэн гут
тэр Японд тийм зүгээр юм өсчд байдаг юм бэлээ. Тэр үсийг аваад цаашаагаа яг тэр нөгөө нэг юм парек хийдэг. Хим яг хүний үсээр парек хийдэг тэр үлдэрэн төрлөө нь явуулцдаг. Тэгээ тэр хүмүүс нь яг парек хийгээд яг тэр нөгөө нэг шаардлагатай байгаа өвчтөе үсээ хосуулсан байгаа хими имчилгээнд орж байгаа хүмүүст ингээд хандив болоод очичдаг. Тийм ерөнхийдөө процесс явж байгаа байхгүй. Тэгээ тэгэхээр яг нөгөө нэг тэр хүмүүс ч яг тэр хүнд өвчнөтэйгөө тэмцэж байх. Үсээ хосуулна гэдэг чинь бас ингээд шууд утгаараа ингээ өөрийгөө харахад л би ийм өвчтөй хүн шүү дээ гэдэг ч юм уу юм сэтгэл санааны хувьд нэг юм тодорхой хэмжээний дарамт болчихж байгаа шүү дээ. Өвчтөй биш хүмүүс хүртэл ингээл үсээ ахуулчаар урт өсмөсөө санагалддаг нэг юм гэдэг нэг юм байдаг шүү дээ. Тэгэхээр тэр хүнд өвчнөтэйгөө тэмцэж байгаа хүмүүсийн хувьд бол тэр чинь бүр ингээд нэмээд юм байнга нэг юм чи ийм өвчтөй байгаа шүү гэдэг юм дарамт яваад байгаа байхгүй. Тэгэнгүүт одоо гадар дур гарахтаа ч вэ эсвэл одоо тэр өөрөө тэр уртстай байгаа үе мэдэрмээр байх үедээ тэр үсийг ингээ зүгээд ингээ гут тэр хүмүүст чинь нэг юм тэр мэдрэмж нь илүү юм одоо багсах гэдэг ч юм уу 100% одоо ядгумаа гэхэд тэр хүмүүс нэг дэм болж байгаа. Нөгөө л бага насныхан нөгөө хүн тусалдаг юу нь яг л явж шүү тий. Гэхдээ ер нь бол тийм биш энэ чинь зүгээр гол санаа бол хүн туслах гэдэг зорилго шүү. Энд чинь үнгүй ингээд хандуулж байгаа шүү дээ. Тэгээ хандуулсан тэр үс нь болохоор юу гэдэг яг тэр нөгөө хэрэгцээтэй байгаа хүмүүс буюу нөгөө парик одоо нөгөө нэг хиймэл одоо үс гэж бид нар ярьдаг тийм хиймэл үсний өөрийнх нь юм юу нь бол шал өөр гэдэг ширхэг нь тийм нэг юм арай хиймэл хүний үснийх нь шал өөр яг хүний үс шиг гэдэг юм мэдрэмж нь тийм тэгээд тэр утгаараа илүү нөгөө нэг өгж байгаа нь үнцэнтэй байгаад тийм лээ. Бусдаар бол тэр хүмүүс чинь тэгээд хиймэл үс парик одоо болно шүү дээ. Гэхдээ амар үнэтэй юм лээ. Хиймэл тэр юу гэрсэн парик чинь хүртэл үнэтэй гэдэг юм лээ шүү дээ. Тийм үү? Тий. Би одоо яг үнийг мартчихж тэр үед би яг өгнө гэж шийдээд байж байхад хиттад байхад яасан. Тэгсэн манай Африк найзууд надаа наа чи амар үнэтэй шүү дээ. Чи манай Африк наад үсээ очиж зарах юм бол чи бүр саядан болно юу. Үнэтэй юм лээ хүний үс. Тэнгууд хиймэл юугаар хийсэн тэр парикут чи хүртэл амар үнэтэй юм л урт юугаас хамаараа тий. Тэгээ жихэр тэр хүмүүсээ санхүүгийн хөвд ч гэсэн хөнгөлөөд өгчих боломжтой юу байгаад байгаа байхгүй. Тэгээд би манай Япон ихч явж ирээд эрэхтэй юм тайрамлалтай болчиход ирсэн. Уг нэлээд уртцтай байсан. Тэгээ яасан гэсэн чинь надад энийг яриа. Тэгээд би миний үс сумсч өөр маш хурдан урагчдаг. Тэгвэл би тэр хүмүүст би мөнгө өгөөд ингээд чадахгүй. Тэр чинь би нэг оюутан байгаа шүү дээ. Хувхаа өөрийгөө яасан. Чадахгүй юм чинь миний чадах зүйлгүй би үсээ ургуулж агаад тэгээ Японд очихдоо ихчдийг амт очиод өгч юм байна гэдэг юугаар би яг ургуулж гисэн байхгүй. Тэгээд тэгсэн явж агаад яг voice дороод ингээд яасан чинь яг үсээ ургуулж байгаа гэдэг юу байсан чинь тэр юмигээ ярьсан чинь хүмүүст айгүй гоё хүрсэн байлээ. Эрэг талаасаа. Бусдад ингэж нөгөө туслах гэдэг утгаасаа тий. За ингэж явж исэн чинь хамгийн сүүлд одоо voice-ийн үеийг ингээд санаж ин. За voice дээр мэдээж ингээд авраг болсон. За тэр мэдрэмжийг хоёулаа нэг товчгоо хуваалцчихъя. Тэгээ яг тэр мэдрэмж сонин. Гонигтай байсан аим. Надад тийм одоо ингээд бодонгот би ингээд ялцлаа гэдгээс илүү надад тийм одоо энэ бүх хамт олонтойгоо энэ нэг гоё юм байна дуусчлаа да. Яг энэ юу дахиж ирэхгүйсэн байсан юм тийм нэг жил. Тэр юу надад ингээд дотор яагаад коуч маань, багийнхан маань нөгөө багийнхантайгаа бүр учиргүй дотн биш ч гэсэн ингээл таараалээ гэл юм уу ярьдаг юу тэр нэг юм юу байхгүй дахиж одоо үргэлжлэхгүй гэж бодонгот надад амар гонхтой байсан. Тэгээд тэр юм ягаал аймаа яваал юм ягаал байц би ингээд хэсэг хугацаанд ингээд яг тэр нэг юм өөрөө дотгошоогоо ордог тэр оролтойгоо ингээл юм хүмүүсийг хараал инээж хөрж байгаа хүмүүсийг хараал ингээл ядарсан сууж байгаа нэг манай арай альбаны ажилтныг хараал тэгэл яг нэг тим юу надад хамгийн тод байсан. Үлдсэн тий хамгийн тод. Яг ийм баяртай гоё байсан мөч нөгөө нэг voice-ийнхаа хамт олонтой багийнхантайгаа коучтойгоо ингэж байсан юмнууд нь ингээл амар гоё яаж гал тэсрэл би яг нэг ийм гэдэг тим юутэй яас. Бусдаар л яг тэр үед би ингээд yes гэдэг тим ердөөсөө надад одоо утгад байгаа. Тэр одоо юу гэдэг нэг удаан хугацаанд хамт байгаа хүмүүстэй бүр илүү их тасцсан учраас одоо маргаашнаас нь эхлүүлээд тэр процесс ерөөсө болохгүй гэдэг. Би зүгээр ингээд гэртээ ганцаараас ирснээ бид нар уулзахгүй тэдэн цагт ирээрээ ингээрээ тэгээрээ юу ч байхгүй. Тэдэс шүү гэлтэй. Зураг авал тэдэс шүү гэлтэй. Тэгээ ингээд зүгээр ингээд цонх мохоор харсан чинь ингээд нэр амьдрал ийм л юу илээ гэдэг нэг ийм амар сонин ийм хоосон мэдрэмж төржсэн. За ингээд үргэлжлүүлээд voice-ийн дараа миний олж харсан YouTube одоо хуудсанд маш гоё тийм юу гэдгийг хөлөг онгоцсон дээр тий
маш гоё хайзан дээр маш гоё бидний сайн мэддэг уран бүтээлийг өөрийнхөө хэв маягаар дуусан байсан. Яа, тэрийг яриач. Тэр үйл үнэхээр надад бол үнэхээр таалагдсан. Яа. Тэр Хоёр яал гэдэг хэлээд за. тэр бол яг ийм дараагийн намайг амар ийм сэтгэл зүй дээшээ шидээ доошоо ингэж савагдаад тэгээ яг би тэндээс өөрийгөө заа гэдэг яг бүр мөн чанараа гол барьж ингэж хөтлөх ясаа хамгийн том юу яг жилийн өмнө болсон тэр процесс байсан л та. За би байж яваа ингээл консерваторид хөгжмөжийн коллеж оюутан болсон нөгөө нэг жаз дуулаач жаз хөгжмийн чиглэлээр сураад эхэлжсэн үеэс байхгүй. Тий. Доод консерваторийн доод ангид байжсэн чинь гинт нэг танихгүй дугаараас салгаад би танихгүй дугаараа айдастай байхгүй юу? Яа. Тэгээд ер нь танихгүй дугаарыг айдас. Ямар дугаар ингээд дийлэнхтэй ингээд авахгүй өнгөрөөчдөг. Зөвхөн л холбогдох шаардлагатай хүн бол ийм юм байгаамаа гэдэг нөгөө мессеж биччихдэг боллоо. Яагаад гэсэнгүүл өмнө би ч нөгөө voice most орохоос өмнө бол юм намгам амьдалтай юм байгаа шүү дээ. Тэгээд яг ийм хүн мэддэг болсон. Тэгээ ингээд юу байнгут ингээд элдв янзын дуудлага янз юмнууд орж ирдэг. Тэгээд тийм дугаар андуурсан мангуурсан айгүй их юм орж ирдэг. Яг чухал юутай юмгууд ингээд яагаад за айгүй бол нэрээ тэндээс залгана гэсэн тэгэхгүй бол болохгүй гэл ингэнгууд ингээд шал өөр юм ярьдаг, шал юм сонь дуудлага орж ирдэг. Тийм нүд амир. Тэгээ би бүр ингээд гээ танихгүй дугаараас амар жирэгдэг болцсон. Тэр маань ингээ одоо хүртэл ер нь явсаар байдаг. Тэгээд даали маали гэлөө. Тэгээд ингээд ерөнхийдөө энэ хүнтэй би ийм ажил арих гэж байгааг нь ойлгомжтой бол утас нь авахдахгүй ч юм уу тийм бол ерөнхийдөө сайн байна уу энэс холбогдож байгаа юм ингэх юм а гэдэг юм нь мессеж нэрчүүл тодорхой үнэхээр амар юм билэ. Тэг. Нэг танихгүй дугаар залгаад би за гавцсан байхгүй. За юу яах гэж байгаа юм бол гэж тэгсэн чинь ингээ сайн байна уу ингээд ийм байгаамаа чамайг ингээ зөндөө хайгаад яг дугаараа чи ингээд олчлоо. Бас нэг танихгүй дугаар залгалаа. Олчлоо ингээд уулзах боломж байна уу ийм юм ярих гэсэн юм аа гэх. Тэгээд би дэлгэрэнгүй юм яачаа. Тэгээд очиод уулзсан чинь надад ийм хиттийн тийм IT гэдэг стриминг юм мундаг том компани байдیں۔ Тэднээс шоу зохион байгуулдаг. Тэгээд тэрний нэг ийм залуу Азийн хүрээнд ийм залуу дуучдын дундах ийм юу зохион байгуулах гэж байгаа маа. Тэрэнд ингээд чамайг оролцооч гэж хүсэж байгаа юм байна. Боломж олцоо байна уу гэх. Тэгээ ингээ яасан чи би ч нөгөө нэг хиттад анх тэгж дуулах юм маань ихэлсэн хятад хүмүүсийг би ерөнхийдөө яг ямар бас хүмүүс байдаг вэ нэ гэдэг өөр хэмжээнд аюу мэдэрсэн. Амьдэрж исэн учраас надад аюу элэгтэй гой санагдсан байхгүй. Оо ямар гоё юм би ч одоо ингээд ковид гэл гинт төс тасгээл ирсэн зарим хүмүүстэйгээ ч би салахаас саятайхан хийж чадаагүй багш нартайгаа надад аюу гоё ханддаг гэсэн хүмүүс тийм хүүшиг ханддаг гэсэн багш нар зөндөө байдаг байхгүй. Хийж чадаагүй одоо тийм салахаас амжилттай гинэ. Юу яг нэг proper амжилттай тийм салахаас хийж чадаагүй тэгсэн байжгаад холбогдож миний WeChat хятад дугаар дээр байж байгаа хаагдаж магдаад бүр ууртас холбоог болцсон байхгүй. Тэгээ би энүүгээр очиод боломж орол тэр хүмүүстэйг нэг уулзчих гэдэг үг бас байсан. За тэгээд хятад руу даалаар мордвоо. Манай энэ дайлаар даалын мордвоо. За тэг ингээ очиод яасан чинь айгүй гой хүмүүстэй танилцаад ингээ явсан. Шанхайгаас усан онгоцонд суугаад миний мөрөөдөл биелсэн зэ би далай усанд онгоцоор ингээ явж хатал хардснаас биш хөлөг онгоцон дээгүүр бүр ингээ яг далайг утгаар нь харж байгааг байхгүй. Тэгээ яг тэр боломж маань нэгдээ Шанхайгаас Японы Окинава арал руу бид ингээд 2 хоногийн усан онгоцоор ингээ явсан. Тэр үедээ зураг авалт олоод ингээ тэр үеэр тэр шоунд зүгээр шууд ингээ явчихж байгаа юм уу? Тэгээ зураг авалтууд нь болоод яг Окинава дээр очиж газардаад тэгээд Японд дуучид орж ирээд тэгээд ихэлсэн байхгүй. Вау, наач супер. Бүр амар би бүр сүрдсэн. Тийм байх. Яалтчгүй сүрдсэн. Тэгээ ядахад над шиг өөрийгөө үнэхээр яг цаг тутамд ингэж дутуу үнэлдэг чи болоогүй гэдэг юу байнга байдаг хүнд бол бүр хүнд байсан. Өөртөө маш ихтэй айгүй мундаг залуучууд байдаг шүү дээ. Ууссан хүмүүс. Тэр хүмүүс бол угаасаа ингэж би ажигласан тийм өөртөө маш ихтэй багаасаа тийм өөртөө ихтэй хүмүүс бол ямар ч үед үнэхээр ингэж өөртөө ихтэй мундаг юм байд юм лээ. Би дөнгөт тийм биш гүйцэтгэл сайтай гэх юм уу тий. Би тийм биш нэг юм нилээ ингэж аажуу ингэж яадаг нөхөрч яа ингээд гинт бүр амар том ийм олон улсын хэмжээний том шоунд очсон. Тэгээ тэнд байгаа ганцхан Монгол тэгээ байдсан чи тэнд JCJ мэдэн штэ. Юу гэж байгаа би бас багасаа доонуудын сонсдог байсан шүү дээ ер нь. Тэр хүн бүр ингээ яг миний дуулах юм дээр урилгаар ирсэн ингээд яана гэдэг зочин дээр ирсэн гэдэг юуг сонсоод би бүр
Йоо би энийг мэдгүй байхгүй яаваа гэд бодсон. Тэгээ бүр Йоо гэрлээ унтрааж да би нэг дуулаад байгаа. Тийм юм одоо байхгүй шүү дээ. Тэр чинь намайг Монгол Voice ялсан айгүй мондөг нөхөргээ бодсон байгаа шүү дээ. Тэгвэл би миний өөрийнхөө хувьд би ингээл суралцаад явж байгаа нэг бачка байгаа. Тэр дууны сонголт нь яагаад тэр дууг сонгосон бэ? Ингэсэн. Цаанаасаа намайг ямар дуу дуулах боломжтой байна гэдгийг би тэгээд олон дууныхаа өнөд явахдаа би бас Voice дээр дуулсан дуунуудаа энэ тэр юмнууд явуулсан байхгүй. Тэгээд ингэ байдсан. За ер нь Монголоо төлөөлж байгаа юм чи Монголын дээр юм байна гэж. Яг тийм. Тий. Монгол хэлээр юм чинь тий. Тэгээд зөндөө олон Монгол дуулах боломжтой дуунууд энэ тэр мэрэгэр ингэ байсан. Тэгүн гот миний хувьд яг нэг аавда би хайртай чи яг миний хувьд миний тийм аав шиг дуухгүй. Би өөрөө дуулахтаа хүртэл ингээд аав надад яг ингээд юугээ амьд байхдаа яг одоо манай төрсөн аав маань яг амьд байхдаа надад хэлж чадаагүй тэр үгсээ надад хэлж байгаа яг тийм дуухгүй. Мэдрэмжийн шууд тэрийг сонсоор л тий би Voice дээр энийг бүр дуулах гэж бүр үгээ хэлсэн шүү дээ. Би ингээд нэг дотор нь орохоо мэдрэмжээ ангуу уйлчих гаддаг. Тэнгууд би уйлах юм бол дуулж чадхаа болчихно гэдэг тийм амар том тэмцэл явж байгаа. Тэгээ Voice дээр би арай гэж дуулсан. Тэнгууд дараа нь ингээд хятад руу ингээ яхад за энэ дуугаал би дуулах хэрэгтэй байна. Угаасаа хамгийн ойр байдаг. Хэдий надад дуулахад хэцүү байх ч гэсэн ингээ хамаагүй гэдэг юугээр. Тэг яг би энэ дуугаа хүүн энэ хүртэл ингээд одоо ингээл хамгийн сүүл би жоохон бахад ингээд өмнө гарт ингээд годомжинд ингээд нэг шороон дээр ингээд яаж байгаа л аав ажилласаа тараа явж хат мэтээр нэг таарсан байхгүй. Тэр үеэс хойш ер нь мэтээр таарах боломж гараагүй тэгээд хоёр тишээгээ болцсон байсан үеэс болохоор хүүн энд ингээд сайн явж байгаа шүү гэдгээ би яг тэр дуугаараа бас би давхар тэр дууг дуулмаарсан. Тэгээд би отхаахтай агаа би энэ дууг дуулъя энэ тэр мэргээд окей гэд зөвшөөрөл аваад болохоор яг тэр зөвшөөрөл юм уугээ отхаахыг би тэр арын алттай нь холбож өгөөд тэгээ манай зөвшөөрлөө өгч мөгөөд тэгээд яг энэ дууг дуулах болсон. Тэгэнгүү тэр одоо юу гэдгийг хэлбэр өнгийн одоо яаж өөрчлөх тал дээр чи яг 100% өөрчлөсөн эсвэл отгоохтой хамтарсан. Ер нь ингээд энэ дууг дуулайг хэлчихэж байгаа байхгүй. Тэгээд ингээд ерөнхийдөө нэг юм бит хоёр айгүй монголчуу гэдэг тэр айгуугай мэдрэмжийг юм хээрийн тал салхи талын салхи бүр ингээд юм бүр тийс хүмүүстэй тэр бүр нөмөрж байгаа тэр гоё мэдрэмжийг өгмөр байна гэл. Тэгэл отхаах яг цаадлын нөгөө нэг багийнхандаа за ингэмээр байна ийм юм байна гэдгийг хэлсэн. Гэхдээ яг бүр энд бүр гүйцэтгэлтэй эндээ бид нэр аяын нэгээ тухцааж явах ойр байгаад аяын ингээ ягаа авсан бол бүр гоё явах гэсэн. Тэнгүү тэнд чинь хятадуудад очсон хятадуудын өөрийнх нь санаа юу мөн бууж байгаа л тэр байгаа. Гэхдээ хэмжээндээ надад бол айгүй гоё тийг санагдсан. Үгүй сонсож байгаа надад ч гоё. Гэхдээ би энийг яагаад ингэж авшруулж асуугаад байна вэ гэхээр мэдээж нөгөө нэг аливаа зүйл нэг хоёр талтай байдаг шүү дээ. Тэн дээр би зүгээр ганц хоёр тийм юу гэдгийг хид хидэн тийм сөрөг сэтгэлүүдийг ер нь бол харсан баггүй. Яагаад бүр ийм болгоч байгаа гэдэг ч юм уу те. Гэхдээ энд бол нөгөө нэг сайн талаар нь магтсан хүмүүс маш олон байсан. Гэхдээ сайнны хажуугаар гэдэг шиг яг л юу гэдгийг энэ таалагдахгүй байна гэдэг тийм хүмүүс бас нэлээх байсан байхгүй. Тэгээ би тэрийг харчаа зүгээр хувь хүнийхээ бодлоос зүгээр тэгж бодож ирсэн. За яг хөө энэ зүгээр ингээд бидний сонсдог дуу тэр дуу бол одоо хурд хайртай бидний хурд амтлагаараа тэр дуу YouTube дээр байж л байна те. Тэр вершнээрээ те. Тэнгүүт яагаад зүгээр ийм хоёр өөр ингээд дахиад нэг ийм вершн гарч ирээ. Тэр зөнгүүр нь бас сонсож болохгүй гэж уул нь бол эн чинь зүгээр нэмэлт ийм бонус штэ гэдэг тийм мэдрэмж бол төрсөн баггүй. Шүмжлэхээс илүүтэйгээр зүгээр яхаа ингээд за нөгөө хөлбөрийн сонсъё гэдэг ч юм уу те. Тэгэл тэр хүнд хамгийн гол нь сонголт нь байгаа байхгүй те. Надад бол зүгээр нэг тэгж санагдаж байж билээ. Харин дуулсан үнд юу ямар санагдваа. Харин яг дуулж явах явцд бол тэр үед би яг дуунда бүр ороод ингэх гэсэн чинь JCJ-нүдэнд харагдаад яалчгүй ингээд юм яадаг юм блэ нэг юм фэн бой маягтай ч нэг юм яаца 100 ингээд төвлөрөх гот ингээд нэг айгүй стресс олон талын ингээд давхар ингээд нэмэгдэн ингээд орж ирээд тэгэл яг ингээд дуу эхлээл эхний үгээ ингээд хэлээл ингээд явж хахад нэг арай ч нэг юм жоохон дундаа ингээд ороод мэдрэмжэндээ яасан. Гэтэ яг нэг дийлэнхтэй бүр яг нэг юм тэмцэн тэр шоу тэгээд тэр хиттийн бас айгүй мондөг юм хоёр том од нэрсэн юм лээ. Тим хүмүүс ингээд урд ирсэн байгаа гэдэг юу айгүй ингэж стресстэйсэн намайг те. Тэгээд яг тэрнийхээ араас би ч нэг 100% өөрийнхөө хүснээрээ дуулж чадаагүй гэдэг нэг юм мэдрэмж байгаа даа штэ. Тэгээ байдсан чинь яг Монголд ирсний дараа хүмүүсээс амар гоё юу авсан ингээд
яг би ингээ гадаад байдаг хүний нутагт ингэдэг тэр үед би аавгаа алдаж байсан. Одоо миний аав тэнд байдаг ингэдэг ийм тийм гэдэг тийм юмнууд ирс надад аюу их хэлсэн. Маш их баярлалаа тэр дууг чинь тэрийг би сонсоод ингээд бас яг ингээд хурдын ах нарын дуусан хөлбраар нэг сонсох тийм мэдрэмж байгаа шүү дээ. Тэр үед магадгүй нэг ийм сонсонгууд ингээл нэг ийм яг хурдын ах нарын хөлбраар эсвэл яг нэг Монголд байсан одоо нэг ийм нэг өөр нэг юм мэдрэмжээр аавгаа санах мэдрэмж. Миний дууснаар бас нэг арай нэг өөр бас кейсээр ингэж аавыгаа санах тэр юу мэдрэмжүүд нь орж ирсэн тийм юмуд байгаад байгаа байхгүй. Тэгээ би ашиггүйдээ ингээд хүмүүс тэрийг миний дуусан хөлбраар сонсоод бас нэг ийм өөр нэг энийг ингээд өөрчлөлт дуулсан юм гэдгээр биш ингээд бас яг тэр нэг хүнд ингээд яг л би бас ингэж авч ирсэн мэдрэмжээ авч ирсэн шиг ийм мэдрэмж өгөөд аавыгаа санагалцсан хайртай хүмүүсээ санагалсан мэдрэмж нь өгч чадсан бол бүр үнэхээр яамаа да гэдэг яаж амар тайлбарласан. Юугаар YouTube-ээр бас нэрээ сонирхоод үзээрэй. Бүр үнэхээр гоё болсон. Гоё хувилбарч болсон бэлээ. Дараа нь зүгээр яг энэ дууны эзэд болох одоо хурдынхан манай утгаах эдэр юу гэж юм. Дараа нь сонсгосон уу? Чи дараа нь харилцаа сэтгэл сонсов уу? Тий, сонссон. Гэтэ яг хуу манай хэд бол шууд юугаар яаж гсэн мэрэгжлийн хүний юугаар ингэх байсан. Яа, хоёлаа тэрэн дээр нь ярьж ирсэн тэрийг орол болцсон бол нэг аялгаа үеүний хувьд тэгсэн бол бүр гоё болох байсан да юмсан да. Тэнгууд яалчгүй цаг ховор байсан. Тэнгууд одоо тэнд байгаа хятад тэр аяыг бидний ингэж хиймээр байна гэсэн аяыг яг 100% яг ингээд хажууд нь суугаа яагааг болохоор бас нэг юм хийж чадахгүй тэр хүмүүсийн юу хүрхгүй байх юм юу байгаа штэ тий. Тэгээ тэрэн дээр жоохон ийм яа тэгсэн бол гэдэг юу байснаас биш босдоор бол одоо ингээд юуг нь угаасаа гоё байсан тий. Тэгэхээр ялч нөгөө нэг юм Монгол зан заншил Монгол хүний аюун бодолд байгаа зүйлийг өөр улс орны өөр сэтгүүгээр төрж үлсэн. Энд чинь нөгөө нэг улс улсын өөрийнх нь онцлог биш үү зан заншлаас ахуулаа тий. Тэгэнгүүт тэрийг ингээд нэг юм огтлцлан нугасаа жоохон арай өөр л байх л да тий. За тэгээд энэ ер нь тэр шоу ер нь юу болсон юм болоо? Тэр шоуны талаар цааш үргэлжлүүлээд танилцуулаа. Одоо энэ untold гэдэг байгаа шүү дээ. За тий. Тэр untold гэдэг бүх юма ярьсан араас тэр хэсгээ ярьд юм уу эсвэл ингээд ярьж байхдаа яриа явах юм уу? Ярьж байхдаа ярьж болно. За. Яг энэтэй холбоотой юм уу? Тэгээ ер нь за байгаа л да. Юу болсныг ярихын тулд энийг бас яаж ч холбож байгаа юм тий. За. Тэгээд энэ маань ерөнхийдөө 7 шат 8 шаттай ингээд Окинавагаас эхэлсэн шүү дээ. Окинава, Таиланд, Сингапур юу үлээ ингээд орнуудын бомбтууд дээр зогсоод шууд далаагаараа л яваад. Тийм далаагаар яваад бомбтууд дээр очиж зогсоод дараагийн шат нь болоод ингээд явах тийм юутай маршруттайс байхгүй. Тэгээд би нэг хамгийн ихний юунд орцсон. Тэгэнгუთ тэндээс чинь тэнцээ бас нэг мөрсөлтөн болоод байгаа шүү дээ. Гадаадын 5 дуучин, хиттийн 5 дуучин гэдэг. Тэгээд нөгөө ялснууд нь шууд дараагийн бомб руугаа очих шаардлагагүйгээр амс хийж угаад нөгөө нэг тэрний дараагийн шат руу шууд нөгөө нэг юм хасагдах эрсдэл нь багасаа шууд явна ялснараа тийм юутэй формат маягтай явцсан байхгүй. Тэгээд би тэр юм дээр нөгөө нэг өрсөлдсөн хятад дууснаа ялцсан. Тэгээ би шууд дараагийн миний бомбт ч нэлээ Сингапур илүү дээ тэнд очих хэрэгтэй болцсон байсан. Тэгээд энэний араас ерөнхийдөө яг юм жоохон dark side-ууд нь эхэлсэн. Тэр нь юу байсан бэ гэд тэгсэн чинь одоо тэр нэг юм баг бүрдсэн ингээд очиж байгаа штэ. Тэгсэн манай тэр баг дотроосоо хагаралдаад гэсэн. Одоо чиний дагуулж явсан баг гэсэн үг үү? Тий, одоо яг монголчууд дотроос гэсэн үг үү? Эсвэл тэндээ байгаа хүлээж тэнд байгаа хятад юу баг. Манай монголчууд бол ингээд нөгөө сүби ах маань нөгөө намайг холбож өгсөн, орчуулж өгсөн ах маань тэр бол хүлээлгээд өгсөн штэ. За. Тэгээ би хятад багтаа очиж байгаа штэ. Тэр дотроо. Яасан бэ гэдгсэн чинь одоо тэнцээ ингээд амар олон орны дуучид марч ингээд байгаа штэ. Би яалтчгүй монголчууд өөрсдөө ингээд гадаадад ингээд ийм тийм байдаг гэх нэг ярьдэн штэ. Бид нэр яалтчгүй ингээд юм ханарын мийст ингээд монгол хүний ухаан яалтчгүй тийм байдаг гэдэг. Энэ бол бид нар өөрсдөө шидээд байгаа могт биш. Биднэрт яалтчгүй тийм юм байд юм байлээ. Тэрийг би зүгээр нэг хүмүүсээс сонсцоод цээжэд дэлдээ явж байгаа юм биш зүгээр өөрийнхөө амьдралын нэг юм жоохон туллаас харахад хүртэл тийм байж штэ гэж харахын аргагүй юу байд юм лээ. Тэгээ тэнд очиод миний нөгөө хүмүүстэй харилцаж байгаа арын баг болгон хүмүүстэй харилцаж байгаа харилцаа тэгээд нөгөө нэг тэр хувцас юу юм уу инээ тэр бүх юмаа ингээл би өөрөө шийдэж байгаа шүү дээ. Би ийм хувцастай ингэж амаараа би өөрийгөө Монгол гэж ингэж харуулмаараа инээ тэр мэр гэсэн юм болж байгаа шүү дээ. Тэгээ ингээ явангууд шууд бус орны оролцогчдоос бүр ингээд ялгараад эхэлж байгаа байхгүй бүх юмараа. Энэ үндэсний хувцас тэгээ миний энэ үсэг эзэгээ ургуулсан байдал инээ тэр мэрээ тэгээд одоо тэр хүмүүстэй харилцаж байгаа соёл инээ тэр мэрээгээ шууд тэгээд бас нэг бэлтгэлийн үеэр дуулах муулах инээ тэр мэрээ онгочоод арын баг
энэ хүн угаасаа шоу бол тэгж явагддсан байлээ ялчгүй. Авьяас байгаа. Гэхдээ энэ хүн хэр манай шоуг чимж чадах уу? Хэр олон хүнийг өөрийнхөө фэн болгож чадах уу гэдэг юу угаасаа явдгийм байлээ. Тэнгүүд би цацагтахаас өмнө нөгөө нэг юу шоуны арын албаны дунд нөгөө нэг юугээ яагаад эхэлсэн чинь манай нөгөө надтай хамт явж байгаа багийнхан дотроо далай одоо ерөнхийдөө энэ шоу цацагтаад ингээд цаашаага явах тусмаа ер нь фэн бейс нь улам ихсэх юм байна. Энэ хүнээр хиттийн зах зээлд мөнгө олох юу угаасаа бүр боломжтой юм байна. Боломж үнэхээр нэгдэг юм байна. Хиттийн зах зээл гэдэг чинь бүр амар том шүү дээ. Гарах юм бол тийм байгаа шүү дээ. Тэгэн гутаа нөгөө дотор байсан хэдэн хүмүүс маань авах олзоо өөрсдөө яах гээд их болох гээд За шууд 50% одоо тэнд хэдүүнтэй компани байдیں۔ Хэдэн хүн яг толгой дээр нь байдیں۔ Яг тэр толгой дээр байгаа хүмүүс нь шууд хоорондоо нэг ингээд тавчилтаад эхэлтий. Даанч ингээл байдсан ч над дээр ирснээр та хаа хятадаар ярьж байгаа шүү дээ. Би ч бас нэг хотлоо нэг broken Chinese дээ шүү дээ. Ахаа ингээд ийм байна. Энэ хүмүүс ийм байна. Энэ жоохон танай энэ ихч чинь манай тэр нэг хятад яг бүр ингээд манай тэр Монгол ахтай холбогдоод ингээд намайг яг авчирхад хамгийн том үүрэг гүйцэтгэсэн ихч байна байхгүй. Тэгээд энэ хүн жоохон юм туршлахгүй байна, ингэж байна. Телевизийнхэнд ийм харилцаатай байгаад байна, ингэж ийм туршлахгүй ийм алдаа гарч байна, ингэж тэгж байна. Тэгэхээр одоо энэ хэдлээ энэ онгоцноос буугаад дараагийн шат руугаа энэ ихчийг үлдээгээ яваа шээ. За гэл амар сонирхолтой зөө. Тэгээ тэвнгууд би хүмүүс ингээд юу гадаг шүү дээ. Тэвнгууд эхлээд нөгөө нэг миний юг авах гэдэг байгаа байхгүй. Би тэгэхгүй бол би ингэхгүй гэх юм бол бас болохгүй шүү дээ. Тэвнгууд анханасаа тийм ярьсан бас болохоор тэгээд тэгсэн чи би яагаад хин ихчийг ингэж байгаа юм бол ямар сони. Уг нь амар хүүрхэн сэтгэлээр ийм гоё хүн штэ гэдэг. Тэгээ би тэр хүмүүсийг нөгөө хүмүүсээ за байж би нэг цул бүхэл гэж хавцсах тэр хүмүүсийг миний баг нэг баг тэгээ бүхлээр нь сайнаар харцсан байсан чинь дотроо нэг тим ингээд явгот би шууд нөгөө хүмүүсээ за энэ хүмүүс надад тэр ихч надад ирж ийм юм ярихгүй хад ягаа энэ хүмүүс надад ийм ярьж яриад байна гэ би нөгөө хүмүүс рүүгээ фокус өгсөн байхгүй. Тэгээд ингээ яасан чинь нөгөө хүмүүс ердөөсөө яг нэг юм тэр хүмүүсийг жоохон харлуулж жагаад миний тархийг угааж жагаад за окей далай ингээ тэр ихчийг одоо дараагийн шатнаас ингээ яа чинь хэдүүлээл ингээ явна. Одоо энэ хүний шаардлага байхгүй энэ хүнийг гүйцэтгэж байгаа үүргийг би өөр хүнээр ялгах чинь. Одоо надад орчуулагч гэж оруулж ирсэн нэг хүн байсан. Энэ хүн чиний менежерийг ингээ явна. Энэ хүн зөндөө олон туршлагатай тим одын тим тэр хүнийг гаргаж ирэхэд тим үүрэг гүйцэтгсэн чадна гэдгсэн чинь энэ ах чи орчуулагч гэж орж ирээгүй лүү гэд тийм болоо явцсан зэ. Тэгээ би ихчдэр очиод надаа ингээд ямар очтой ингээд гэсэн чинь за би чамайг санаа оноо чинь зовоогоод яах вэ гэж одоо хэлэхгүй байсан юм аа. Одоо ингээд хэлчихье гэд. Тэгээ надад хэлсэн байхгүй. Энэ тайлна. Тий. Одоо энэ ус онгоцсон дэр ингээд зураг авалтан бол бөөм болж байгаа шүү дээ. Тэр чинь ингээд хаа ширээний тоглоо бид нар шиг алаа болчихсон. Тэгсэн ингээд наад чи ерөнхийдөө намайг ус онгоцсон дэр суугаад ингээд ерөнхийдөө зураг авалт ингэснээс хойш ерөнхийдөө түлхээд байгаамаа. Тэн тийм зураг авалт гэж байхад намайг надад хэлэхгүй ингээд чи байж игээд ингээд зөвхөн өөртөө энд ясан бүрдүүлсэн юугээр ингээд ер нь намайг түлхээд байх шиг байна. Ер нь дараагийн юунаас ерөнхийдөө намайг энэ багаас гаргаж байх шиг байна. Гэ тийм хэлсэн аахгүй. Тэгэд яагаад гэдгсэн чинь ерөнхийдөө мөнгө гэдэг зүйлийг харснаас болоод хүмүүс ер нь ийм мөнгө алтар нэр гэдэг зүйлээс болоод ер нь бүр бүх юмаа өвөө хийд юм байна гэдгийг би ер нь voice-оос хойш ингээд харсан аахгүй. Ер нь хүмүүс мөнгө л юмгут яг энэ байдаг бид нар ч хүн штэ. Тэр хүн гэдэг мөн чанар айгүй гоё зүйлээ мөнгө алдар нэрээс болоод ёстой бүх салбарт би зөвхөн урлаг гээгөө бүх салбарт өвөө ид юм билэ. Тэгмүүд энэ миний хамгийн төвч чаддгүй зүйл байхгүй. Хүн надад ямар ч алдар нэр ямар ч бурхан шиг байдал ямар ч мөнгө төгрөг амлсан миний энэ дотор байдаг хүнлэг тэр нэг юм тэр мэдрэмж миний эцэг эхийн миний өвөг дээдсээс ирж хүмүүжүүлсэн тэр зүйлтэй зөрчилт их юм байвал би окей үгүй би зүгээр өөрийнхөөрөө гуйлагчангаа яав. Би зүгээр өөрийнхөөрөө ингээд эгэл хөдөлмөрөөрөө би ингээ яваа. Надад наад чи хэрэггүй гэдэг зүйл миний дотор бүр амар чанга байд юм билээ гэдгийг би бүр яг voice-оос хойш бүр мэдсэн. Жанжин шугам гэдэг зүйл. Манай ах надад хэлсэн байхгүй. Эр хүн ямар ч жиж болно чи дотроо байдаг согт байх та. Жанжин шугам гэдэг зүйлээ л миний дөө алдаж болохгүй гэдээ яг намайг 10 жил тахад хэлсэн байхгүй. Тэгээ би миний энэ дотроо би ямар ч үнээр хамаагүй худалдахгүй, зарахгүй, зөрчилдөхгүй гэдэг миний юм чин тэр ахын яриадсан жанжин шугам юм байна штэ гэдэг зүйлийг би бүр хиттад яг бал ирсэн байхгүй. Би тэнд
Окей, за тэгвэл ирээдүйг хасаа ингээ явчих. Тгий гэдэг надад бүр амар гоё боломж тэнд бүр нээгдсэн байхгүй. Зүгээр ингээд хүмүүс чинь одоо ингээд өөрийгөө зарах гэж, зах зээлд гарах гэж бөө юм болж хахад надад ингээд яг тэр нөхцөл байдал бүх юм байсан байхгүй. Зүгээр фэн ингээд бүрдэх нөхцөл. Энэ хүн чи ямарсан, энэ хүн чи юу вэ, инээ трээр гэдэг бүх зүйл тэрийг харцсан нөгөө нөхдүүд өөртөө ирэх олзыг багс ихсэх гээд тэгээд ерөнхийдөө нэг тийм болсон. Дотроо тийм хагаралтай болоо. Тэнгуут би одоо Монголтай хүртэл намайг хамааралгүй болох. Би ч уг нь ингээ Монголтай хамааралтай байгаад хурдан ах нар энтертэйгээ хамааралтай холбоотой байдаг. 90 очин ингэж байдаг. Тэнд би ингээд гэрэндээ хүртэл би анх тусахтаа тэгж тусгасан байхгүй. Би ингэнэ. Би Монголтойгоо уялдаа холбоотой байна. Би шууд таг 5 8 жилээр хятад артист, хятад юу бол хятадын зах зээл ингэмээргүй. Би Монголдоо бас хийх юм хиймээр. Монголтойгоо уялдаа хамааралтай байж бас эн чинь бид нэр хамтдаа Азийн зах зээл юм уу ингэж явах юм байгаа шүү дээ. Тэгмээр тийм урт хугацааны гэрээ хийгдсэн юм тий. Одоо хэдэн жилийн гэрээ юм? 5 жилийн гэрээс байхгүй. 8 гэж явахад нь би 5 болгосон. Тэгээ одоо хизээс хэлсэн гэсэн үг вэ? Тэгээ би тэр гэрээгээ түрүү жилээс гэсэн үг. Тэгээ би тэр гэрээгээ эрэхтэй цуцалчаад ирсэн байхгүй. Цуцалчаад. Саяны тэр асуудлуудаас болоод. Энэ асуудлаас болоод би та нар ийм би ингээд нөгөө нэг ийм явхдаа нэг уулын юг хараад унсан морио яана гэдэг шиг би ийм яг би бүр өөрөө бүр хэлсэн байхгүй. Би ийм аха. Үнэхээр хүлэн зөвшөөрөхгүй. Та бидэдний аялал дөнгөж эхэлж би юунаас дүнд хүрээгүй штэ. Би магадгүй тэ намжил олохгүй ч магадгүй штэ. Тэгэхээр зүгээр юм жоох юмнаас та энэ олон жилийн 20 жил нөхөрлсөн энэ хүнийг ингэж байна гэдэг бол надад бол үнэхэргүй байна. Би одоо ийм хүмүүстэй би надад ямар ч алдар нэр мөнгө төгрөг амлсан би хамтарч ажиллаж чадахгүй уучлаарай ахаа. Хоёул одоо энэ тэмцээнийхээ энэ шатайгаа дуусгаа ингээ юу болё гэд. Тэгээ би гэрт нь очиод энэ бүх юмаа хэлээд тэгээд чи ингээд дараагийн шоуныхаа дараагийн шатанд орохгүй штэ чи надаар дамжуулж ирсэн би энэ хүмүүстэй чинь гэрээгийн хийцэн болохоор энэ хүмүүс чамайг оролцуулсан ч гэсэн миний компани нэр оролцогч гэдгээр би яатсан болохоор би оролцуулахгүй гэж оролцохгүй штэ гэсэн окей надаа хамаагүй тэгээд чи тэнцсэн хэрнээ тэгээд дараагийн шатны чинь дуу байхгүй байгаа нэг тэгээд би ороогүй байхгүй угаасаа очиж би Сингапурт очиж дараагийн шатны зураг хатанда орох байсан тэгээд би ороогүй зүгээр баяртай гээд чи тэгээ ийм гой зүйлийг ингээд зүгээр л нэг энэ юмнаас болоо ингэж байгаа мó гэсэн чинь угаасаа миний хувьд бол чиний үзэл бодол санаа тэр жанжин шугамтай ингээд зөрчилдөж байгаа учраас үн сүлтийг чинь зөрчилдөд ашиглаж байгаа учраас шууд тэгээд орхиод. Тэгээ би шууд орхиод. Гэхдээ магадгүй зүгээр хөндлөнгөөс харахад эн чинь бас их том уулын боломж бас гараад ирсэн байсан байж. Ер нь бол тийм бай. Хүмүүс харахад зав яг миний нөхцөл байдал бол бүр ингээд хилэн дээр ясан шар тус гэдэг зүйл байхгүй юу? Шат төлхөө гаргацсан юм би бүр тэнд очиод бүр ингээд бараг амжилттай гоё явах нь тодорхой болсон байсан юу байхгүй тэр баг хүртэл намайг олоод тарсан. Гэтэ одоо ч хамд амар гоё байх шүү дээ. Надад бол ягаад гэвэл өөрийнхөө үн цэнтэй хизээч юу байгаагүй те тэр өөрийнхөө жанжин шугамаас ханцаагаагүй учраас чам гоё. Тэгээ би ирээл улам гоё хүмүүстэй таарж уулзраал ингээл би яг өөрийнхөө голдоо байгаа зүйлийг хиймээр байгаа. Одоо би ингээд 6 сар хайруулсан нэг миний тоглолтыг би яг өөрийгөө харуулж эхлэх өөрийнхөө юугаар явах юуны маань яг миний эхлэл байгаа байхгүй. Тэгээд надад бол яг би ирэхэд ингээл гадны юу амар хүмүүс нэгэндээ нөгөө дотор нь яг юу болсныг би ингээд хүн болгоно нуршаад ингээд тайлагнаа явах чадахгүй штэ. Тэгээд чи юу ямар тэнэг юм бэ? Ийм гоё юм яадаг чам шиг юм ухаамаатай хүн байх уу гэх. Холын үнээс өнгөцгөн сонсохоор тий. Чи юу вэ одоо fuck ийм гоё зүйл очичоо чи яагаад ингээд хүрээд ирчихэж байгаа үгүүгээ гэрээгээ туслаад ямар тэнэг юм бэ? Тэрбум хүнтэй газар тий. Тэрбум давцсан хүнтэй газар 8 жилийн гэрээ байсан биз дээ. Би бүр хідэн үеэрээ идээд тэр би юу хідэн үеэрээ баг идэж барахааргүй юм тэнд одоо би ингээ явхад тийм хөрөнгө алдар нэрийг ингээд яах боломжтой тийм юу байсан байхгүй тийм. Тэнгуут чи тэгээгүй гэдэг өнцгөөс нөгөө хүмүүс тэр нөгөө нэг ашигтай юуг нь хараад яг ард юу болсон миний дотор юу байдаг миний үзэл баримтал юу гэдгийг яахгүй эсвэл нэг хотлоо нэг ийм хинхэг цээжэд илтсэн нөхөр юм уу гэдэг юугаар яахгүй яг миний мөн чанарыг ойлгохгүй хүмүүстэй гэж яриад яг ойлгосон хүмүүс нь бол намайг тэрвэрэд зүгээрээ угаасаа болох юм бүх цагтаа болно. Чи яг өөрийнхөө өөртөө үнэнч байгаа ингээ яаж байгаа чинь чиний дараагийн замыг хүртэл бүр гоё нэ гэдэг юм амар гоё байдлаар хүлээж аваад тийм байна тий. Бас л тэгвэл ард нилийн бас юм шүү. За би ерөнхийдөө ярианы цаг ховор болохоор ерөнхийдөө би ингээд амар товчлоод нэглээ. Гэхдээ үндсэн агуулга нь бол ойлгоо. Агуулга нь бол яг л. За хоёулаа ерөнхийдөө гоё сайхан зүйлээр гоё дүүл яриагаад дуусаа. Чи гол зорьсон зүйл бол дүүл их орондоо гоё өөрийнхөө уран бүтээлийг төөрвээд тэгээ өөртөө үнэнч байна гэдэг л хамгийн гол зүйлийг чи сая энэ ярианы өнгөөсөр чинь илүү их гарч ирлээ. Тийм. Ер нь хүн өөртөө үнэнч байна гэдэг бол хамгийн чухал гэдгийг бол миний энэ ярианаас ойлгох
хамгийн чухал гэж боддог. Би тэгээд ер нь ирээдүйд хамтрах хүмүүсээс тэр найз нөхөд ер нь ингээд би амьдралдаа ингэж хамт зам өрөө үлдэх хүмүүстэйсээ ч гэсэн би яг ийм байгаасаа гэдэг зүйлийг яг хүсэж явдаг байхгүй. Тоглолтын талаар нэг товчхон хэлээд тэгээд 6 сарын 19-ний өдөр яг хаана болох уу тий? Тэр талаар нэг товчхон хэлээд тэгээд ерөөхдөө яриагаа өндөрлөе. Тоглолт 6 сарын 19-нд Зөв Болрумд болох юм. Зөв Болрум болохоор яг нөгөө эрүүл мэндийн яамын эсрэг талд, баруун талд. Сая шинээр энэ жил ашиглалтанд орсон баха. Бараг Болрум нь тий. Ер нь өнгөрсөн жил байх. Өнгөрсөн жил. Тийм ээ, өнгөрсөн жил юм байна. Тэгээ ер нь шинэхэн. Тэгээд Blue Sky, Shangri-La энтертэй яг төвд Яг аюу. даунтаун. Би яг тэгээ дотор нь нэг дуулах ажиллаар орж дуулчаал би тоглолт ивэл энд л хийн гэдэг юм юу вэ? Мэдрэмж авцсан. Тэгээ би одоо зүтгэсээр байгаа. Тэгээ үн мөн нь ямар байх хаваагүй бүр ингэж баг энд л хиймээр нэг зүтгэсээр байгаа ямар ч гэсэн болгосон. Тэгээ анхныхаа юм чинь тий. Анхныхаа тий. Чамайг байнга сонсдог. Тэгээ ойр тойрны сонсогч нартаа гэр бүлийнхэндээ хандаж өгч хэлмээр энэ. Хоёул чиний яг гоё үгээр ерөөхдөө энэ ярьцлага өндөрлөе гэж бодож байна. Тэгээ. Би нөгөө хамгийн анхны тоглолт маань тэгээ дээрэс нь миний яг өөрөө хийж байгаа хамгийн анхны цомог одоо юм дуунууд маань байгаа болохоор яг хуу гэр бүлийнхэн ойр дотны хүмүүсээс имэйлт байлээ. Чи хүн мэдгүй дуугаа очиж сонсно гэж хаашаарсан юм байт юм бэ чи гээд чи яагаад тоглолт хийх гээд байгаа юм бэ гэдэг. Тэгмэд яг хуу би ингээд хэдий магадгүй тэр хүмүүсийн сонсож байгааг дуу байсан ч гэсэн яг тэнд орчинд очиод тэр дууг насан туршдаа сонсох тэр мэдрэмж нь яг угаасаа биелэлээ олно гэдэгт би бүр айгүй ихтэлтэй байхгүй. Тэгээ бас би зөвхөн өөрийнхөө ч биш бас Монгол ардын гой дуунуудаа уртын дуу би ч одоо бас уртын дуу муу дуулж муулаа сая нэрээ Кыргызстан руу нэм тэрийг за тэрийг одоо дараа л ярьж тарах юм тий. Кыргызстан руу нэрээ тэрийг ярихаа орсон шүү дээ. Амар гоё юм. Тэрийг тавьчих ярьчи юу болсон юм? Өөр юм гарч ирээд шүү за. Тийм за. Тэгтээ маш тавьчих юм тий. Кыргызстан руу загварын шоу болсон байхгүй юу? Airperia гэдэг нэг юм Кыргызстаны алдартай загвар дизайнер байт юм лээ. Тэр хүний тийм загварын шоу. Тэгээ манайх Монголоос боллоо манай Ариун сүрийн ихч урагдаж очсон байхгүй. Таны загварын шоун дээр гээд оролцооч гэд. Тэгээ би нөгөө нэг энэ тоглолтынхаа зураг авалтанд би Ариун сүрийн ихчийн хувцасыг өмсч постерын зураг мургаа хийсэн байхгүй. Тэгээ би хувцас аваачиж өгчөөд байдсан чинь Ариун ихч ингээд би тийшээ явах гэж байгаа гэд. Ямар гоё ингээд би бас нэг Кыргызстаны Бишкек руу очиж үзхийг аягүй хүсдэг гэсэн. Хятад сурдаг хөхөд найзууд маань аягүй их байдаг гэсэн. Тэгвэл чи хамт явж болно шүү дээ. Чи модельээр очооч гэд. Чамд угаасаа энэ хувцас хувцас угаасаа ингээд зөгцөн чи манай зургийг яасан гэсэн чи болох юм уу гэдгсэн чи болноо. Тэгээд тэгсэн чи би бас очиж дуулчих болох юм биш дээ гэсэн тий. Би хэлчихье гэд. Тэгээ хэлсэн чинь манай voice-ийн ялагч энэ тэр гэсэн нөгөө хүмүүс нь ингээд ямар гоё юм бэ гэд урьж яана гэд. Тэгээд давхар тий. Модлоо хийгээд тэнд бүр амар гоё исэн зөө. Хөгжмийн дууралтан тэр. Тэгээ би нээлт хийж хаалт хийсэн. Коллекцийнхаа. Тэгээ би ингээ гарч очингуудаа амар гоё юм этник метник айгүй гоё аялгаа явж хагаад би тайзны голд очингуудаа хөрөн толгоон сүдэргээд уртын дууг ингээ яг тэрэн дээр ингээ дуулсан. Бүр цуурайтаал тэр үр. Тэндээс хүмүүс зүгээр ингээ бидний үзүүтэр товстуулсан зэ. Одоо тэгээд утахгүй монтажн дээр хийхдээ цацагддаг баха. Тэгэхээр тань үзүүлнээр тгий те. Гэхдээ би ч сонирхъя дээрээс манай үзэгчд маань ч юм бас гоё сонирхъя. Тэр бүр ингээ миний амьдралын бас нэг айгүй том юу шин юу нээгцэн. Боц. Мэдрэмжийн ч өөр юм тий бас аюу гоё байсан. Загварын бас модл хийгээд тэгэнгүүтээ давхар дуугаа дуулаад тийм дуугаа ингээд дуулангууд тэр хүмүүс чинь ингээд шууд ингээд монголчууд ямар эвгүй юм бэ? Тэр нь муухай эвгүй биш. Ингээд ийм хэвшмэл нэг юмнууд л явж байгаа юм загварын дээр. Бид нэр гарч очсноо ингээд шал өөр дизайн, шал өөр аялгуу тэгснэ амар уртын дуу тийм юм уу, цоглог моглохтой юм уу? Тэн дээр ингэж яаснаа модель нь шууд ингэж хүрмээ юмж ингэж алхаж байна. Тэр бүр ингээд нэг юм кинон дээр нэг юм шал өөр vibe-ны юм дөрүүд ингээд орж ирдэ штэ. Яг тийм мэдрэмжийг яг авдсан. Тэгээд бүр монголчууд бид нэр зүгээр aura farming тэнд ингээд хийчээд буцаж ирж байгаа байхгүй. Тэр мөр бүр үнэхээр гоё байсан да. За удахгүй тэгвэл ямар ч цаашлагчинд нь ерөөхдөө орохоор навна. За маш их баярлалаа. Тэгээд манай нэвтрүүлгийн манаас хамтрагч подкастын манай хамтрагч Freshnet хэлээ бас хамтраа тулгаад Cheers to life. Тэгээд урилгыг маань хүлээж авсанд маш их баярлалаа. Тэгээд бүх зүйлд амжилт хүсье. Маш их баярлалаа. Таны бас цааш амжилт. Ажилд амжилт хүсье. Тэгээд ирээдүйд зөндөө олон юм гой яриаг олон жилийн турш хийх бах гэж би итгэж байна. За тэглэг байх. Ерөөл Баатар шиг тий. За ингээд та бүхнийгээ бид The Voice of Mongolia шоуны 3 дугаар үлрэлийн ялагч. За мөн дээрээс нь сая та бүхэн
сонслоо. Маш олон одоо юу гэдгийг дэлхийн хэмжээний том шоунууд дээр бас ингээ оролцоод амжилттай оролцож байгаа даваа далаатайгаа та бүхнийг уулзууллаа. Тэгээ сүүлийн үед ер нь бол загварын бас гараа эхэлсэн байгаа юм байна шүү. Тэгээ 6 сарын 19-нд болох тэрхүү тоглолтод нас амжилт хүсье. Тэгээ өнөөдрийн дугаарыг сонссон бүх сонсогчдаа маш их баярлалаа. Тиймэр энийг байнга дурдах хэрэгтэй юм билэ. Subscribe дараарай. Хүмүүс яагаад ингэж хэлээд байдгийг ер нь бол ойлгосон. Яагаад вэ гэхээр байнгын л ер нь хүмүүст ингэ сануулж явах хэрэгтэй юм. Яагаад гэвэл нөгөө магадгүй тэр яриаг ингэ сонсож байгаа шууд үз дуусаад ингээд нөгөө суугаа солихон гэдэг шиг ингээд одоо юу гэдгийг дараагийнхаа зүйлүүдийг ингээд хийгээд ингээд явчих тийм байлээ. Тэгэхээр subscribe дарахаа мартуузай. Тэгээ дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай. Cheers to life.